Улаанбаатарт одоо хамгийн секси, хамгийн hot байршлаг гэвэл одоо яг тип үгэл те. Яг би тэр байршлаар бол асуудалгүй зарч тэр байршлыг асуудал авчдаг гэдэг цэг байвал хэлж өгөөч. Улаанбаатар нээлттэй одоо бүр хамгийн гоё байршил хаана вэ? Хаул дүүргийн 18 дугаар хараа. Тэгж ярихгүй шээ. Тэгж байхгүй. Экспертийн яриаг энгийнээр хүргэдэг Property podcast-ийн маань энэ удаагийн зочноор үйл хөдлөх хөрөнгийн нэгдсэн дээвэр холбооны тузын гишүүн Remax Star Broker офисын гүйцэтгэх захирал одоо баяр энэ удаагийн зочноор оролцлоо. За өдрийн мэнд. За манай урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Үзэгчд маань өөрсдөө өөрийгөө нэг танилцуулж өгөөс товчгоо танилцуулбал. За Property podcast-ийн хамт олондоо өрсөнд баярлалаа. Намайг Гамболтын од баяр гэдэг. За миний хувьд үйл хөдлөх хөрөнгийн яг салбарт одоо яг 14 дахь жилдээ ажиллаж байна. Үйл хөдлөх хөрөнгө гэдэг маань болохоор яг барилгын салбар, үйл хөдлөх хөрөнгийн салбарыг бас ингээд нөгөө нийлүүлж ингээд ойлгоод байдаг. Үйл хөдлөх хөрөнгийн гэдэг маань болохоор яг үйл хөдлөх хөрөнгө брокерж буюу зуучлалын салбарт одоо яг их сургуулаа төгсөөл одоо ажиллаж эхэлсэн гэх юм уу. Тэгээд миний хувьд болохоор яг олон улсын худалдаа бизнес удирдлагын чиглэлээр бол төгссөн. За одоо яг манай үйл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарын анхны магистрант үйл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн магистрийн хөтөлбөр бол гараад явж байгаа. Санхүү эдийн засгийн их сургуультай хамтран. Тэгээд тэний анхны бас магистрантаар одоо бас мэргэжлийн дэвшлэлтэй магистрантаар бол сурж байгаа. За мөн дээрэс нь яг бизнес удирдлагын магистр зэрэгтэй. За хүмүүлийн ухааны их сургуулийг бас төгссөн бол байдаг. За ер нь нэг иймэрхүү төвхтэй бол хүндээ. Тэгээд ер нь үйл хөдлөх хөрөнгийн талаар тодорхой хэмжээнд бас салбарынхаа одоо хөгжлийн төлөө бас ажиллахыг зорж ажиллаж байгаа ийм хүн байна да. Үйл хөдлөх хөрөнгийн салбарт одоо зөвшөөрлөлттэй те үйл ажиллагаа явуулж байгаа маш олон байгууллага байна. Тэгэхээр одоо хэрэглэгч буюу те хамтарч ажиллаж байгаа тухайн юмаа зархаж байгаа түрээслэж байгаа хүмүүс юуг нь давуу тал гэж үзэж Remax-ыг сонгох хэрэгтэй бол энэ тал дээр баярлалцъя. Одоо яг манай үйл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбар маань нийтдээ 300 гаруй яг байгууллага байгаа. Яг тусгай зөвшөөрөлтэй. Одоо энэ үйл хөдлөх хөрөнгийн салбар чинь 2020 оноос нөгөө зохицуулалттай салбар болсон. Тусгай зөвшөөрөлтэй. Тэгээд 300 байгууллага багийн 188 нь одоо саяны одоо үйл хөдлөх хөрөнгө бизнес эрхлэгчдийн дэв нэгдсэн холбооны гишүүнээр бол байгаа. Тэгэхээр яг эдгээр гишүүн байгууллагууд гишүүн бус байгууллагууд ерөнхийдөө манай салбарын тэр чигээрээ үйл хөдлөх хөрөнгө зуучлал, үйл хөдлөх хөрөнгийн одоо менежмент, за брокер гэдэг ер нь бүгдийг нь хамруулад байгаа. Гэхдээ яг менежментийн салбар нь ингээд тусдаа холбоо энэ төр үүсгэх ингээд ер нь хөгжлийн шатрууд руугаа ер нь явж байгаа. Тэгэхээр ер нь яг худалдаа авах чинь ер нь гол асуудал бол үнийн асуудал бол байдаг. Тэгэхээр үн дээр бол яг зах зээлийн одоо манад тоон судалгаа датанууд маш Монголд хомс юм байна лээ. Тэгэхээр Remax-ийн хувьд болохоор хамгийн том дата сантай одоо 2015 онд нэг 3 одоо брокер оффистойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 15 оны 10 сард одоо яг 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр энэ дотоод програм сүлжээгээрээ ер нь бол хамгийн их дата санг цуглуулсан. За энэ дата санг болохоор ер нь бол боловсруулж харилцагчтай илүү зах зээлийн одоо үнийг нь одоо санал болгох. За яг одоо 3 сарын өмнө эдээр зарагдсан байна тий. Таны үйл хөдлөх хөрөнгө, таны зарах гэдэг үйл хөдлөх хөрөнгө чи яг байршлын хувьд одоо энэ байранд чи эдээр зарагдсан. Одоо тухайн байранд байхгүй бол тухайн одоо энэ байршлын одоо судалгаагаар гаргаж үнийг нь бол гаргаж өгдөг. Хоёр дахь асуудал маань болохоор нөгөө үйл хөдлөх хөрөнгийг зарахад нөгөө нэг хүн шиг байдаг байхгүй юу? Энд чинь бүгд өөр гол нь тэр үйл хөдлөх хөрөнгийг аюу сайн ойлгож давуу сул талыг нь маш сайн ойлгож ажил ер нь бол мэргэжлэнүүд зарна. Ер нь зах зээл дээр ер нь хараад байхад их хвчлэн л нэг зараар л яваад байгаа асуудлууд ер нь олон нийтийн өмнө илүүдэг тий. Тэгээ далдуураа бол аюу олон ажлууд бол үйл хөдлөх хөрөнгийн агентууд бол хийж гүйцэтгэдэг. Тэгээ Remax-ийн хувьд болохоор яг тухайн үйл хөдлөх хөрөнгө одоо жишээ нь та манайхаар үйл хөдлөх хөрөнгөө заруулах гэж байхад бид нар дата сандаа оруулангууд худалдан авахч өөр одоо манай Remax одоогийн байдлаар 1400 орчим агенттай болцсон байгаа. Тэгэхээр 1400 агентд шууд одоо 1399 агентд шууд дата нь бол харагдах боломжтой болчихно гэсэн үг. Тэгэхээр нөгөө
надаар үл хөдлөх хөрөнгө хайлгуулж байгаа худалдаа авахчид тэрийг нь худалдаж авах боломжтой ийм одоо нөгөө хурдан мэдээлэл тархана гэх юм уу да тий. За 1400-аа авахгүй байлаа гэхэд ядаж нэг 200 300 агент нь таны одоо үл хөдлөх хөрөнгийг хайж байгаа харилцагч магадгүй байж магадгүй байхгүй тий. Тэгэхээр энэ дотоодын сүлжээ програмаараа ер нь дамжуулж илүү хурдан худалдах, борлуулах тий зарж өгөх тийм үйлчлэгийг л үзүүлдэг л маш л одоо тэр нь хамгийн том давуу тал нь байгаа тийм. За одоо Remax бол одоо Улаанбаатарт Монголд бол шин сэдв байгаа байлаа дуудцаа тий. Тэр баг үйл ажиллагаа болоод миний ойлгож байгаа 10 гаруй жил болцсон. Тэр айл үрх болгоод бас нэг одоо Remax-ийг бас гишүүн байгаа. Дээрээс нь бас одоо CUGSS одоо олон салбартай байна. 300 орчим гэж тий. CU чинь бол нэг 300 орчим салбартай гэж би бас сонсч байсан. 300 одоо Broker office-тэй тий. 300 одоо компаниуд байгаа байхгүй зуршлын үйлчлэгээ үзүүлдэг. За манай Remax ч юм 80 гаруй салбартай. Салбар яг брокер офисуудтай тий. Тэгэхээр 300 нь бол зарим нь бол өөр компани, өөр үл хөдлөх хөрөнгө одоо нөгөө өөр компаниуд зөвшөөрөлтэй тэр холбоондоо харьяалагддаг. Тэгэхээр нөгөө гол юм нь одоо баг CUS чих Улаанбаатарын одоо амьдралын эмнэлгийг бол Remax-гүйгээр одоо төсөөл шиг болцоо тий. Гэхдээ миний ойлгож байгаа Remax одоо Mongolia гэдэг нэг толгой нэг юу баг шиг байна. Салбар баг шиг. Тэгэхээр ер нь яг ямар одоо org chart ямар бүтцээр одоо яг энэ 300 салбарыг удирддаг яг бүтцийн ойлгыг гэвэл жишээ нь маш энгийнээр тайлбарлал. Сая бас өөрөө хэлсэн нөө broker office гэхээр яг юу юм те. Одоо яг агент хүртэл ингээ нэг задлаад товчхон ойлгуул. Ер нь бол хөтлөгчтэй бас нэг тайлбар өгөхөд 300 одоо тусгай зөвшөөрөлтөй үйл ажиллагаа явуулж байгаа зуршлын компаниуд маань зөвхөн Remax их биш байхгүй. Өөр брэнд одоо тийм чинь манай одоо бас олон улсын франчайзинг үйл ажиллагаа явуулж байгаа зуршлын үйл ажиллагаа явуулж байгаа Center нэг байна те Keller Williams байна одоо өөр бас нөгөө дотоодын тий одоо Osmo гэж болно тий Monzo гэж болно Mongolian Properties гэж болно тэгээ нийлээд 300 байгаа байхгүй. За манай Remax-ийнхан бол нэг 82 баха. Би бас одоо олоод бас тоог нь яг сайн мэдгүй. Хамгийн сүүлд мэдхээр бол 82 салбартай бол байгаа. За тэгээ master franchise эзэмшигч. Ер нь бол franchise байгууллагууд ер нь бүгд адилхан одоо organizational байдлаар юмнууд маань явдаг. Нэг master franchise эзэмшигч буюу Монголдоо ингээд оруулж ирж байгаа асуудлууд байна. Монголдоо оруулж ирээд тэрийг чинь нөгөө franchise-ад нөгөө зарах нь одоо тухайн master franchise эзэмшигчийн одоо гол ажил нь баггүй. Тэгэхээр нөгөө нэг өмчлөлийн хувьд болохоор зарим одоо том компаниуд болохоор яг өөрийнхөө одоо компаниудад зараад үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт хийгээ тий. Зарим нь болохоор өөр хуулийн этгээд иргэнд бол зарж үйл ажиллагаа бол явуулдаг байхгүй. Тэгэхээр яг хуу Remax-ийн ер нь франчайзингийн компаниуд бол ер нь бүгдээрээ өөр тусдаа бизнес эрхлэгч нар байгаа. Энэ бизнес эрхлэгч нар маань болохоор тодорхой нэг систем, нэг дотоодын сүлжээг бол ашиглаж бол явдаг. Хоёр дахь юм бол яг хуу тухайн франчайз худалдаж авсан хуулийн этгээд иргэн маань болохоор тэрийг өөрийнхөө одоо нэрийг одоо жишээ нь манайх Remax Star гэж байна шүү дээ тий. Remax Star-ын эрхийг агент болох одоо хүмүүстэй тодорхой хугацаанд ашиглуулдаг байхгүй. Нэрийг нь. Нэр, know how, office за тэгээд бусад одоо зөвлөх үйлчилгээгээр ер нь хангаж бол ажилладаг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол нөгөө master franchise эзэмшигч одоо дэлхийн одоо яг үүсгэн байгуулагдсан франчайзаасаа support аваад master franchise нь болохоор тэр худалдаж авсан хүмүүс рүүгээ support үзүүлэх. За худалдаж авсан тэр иргэн хуулийн этгээдүүд нь ашиглуулж байгаа агентуудаа support үзүүлэх гэсэн ийм л айгу энгийн organizational chart-аар ер нь бол бүх франчайзууд бол яг одоо түргэн олны сүлжээ газрууд байна те convenience дэлгүүрүүд байна. Гэх мэтчлэн бүгдээрээ л адилхан. Энэ манайх болохоор яг үйл хөдлөх хөрөнгөний зуршлал. Тэгэхээр бүгд л адилхан франчайз. Тэгэхээр энэ франчайз компаниудын гол зүйл нь know how нь тодорхой нөгөө хийх аргачлал байгаа байхгүй юу? Аргачлал нь ийм байна. Тэр аргачлалыг л ер нь зарж байгаа л асуудал байгаа байхгүй тий. Тэгээд мөн дээрэс нь брендинг. Брендинг бол хамгийн том чухал зүйл л дээ. Одоо 2 гэдэг хүнд хүмүүс бол итгэх үү? Эсвэл одоо Remax итгэх үү? Тий. Remax ч одоо том одоо үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ л гол үнц нь байгаа тань л та. Тэгэхээр ер нь бол яг энгийнээр ярих юм бол ийм organizational буюу бүтцийн одоо дэмжлэг үзүүлдэг гэж хэлж байна. Тийм түрүү нөгөө нэг ярианы ихэнд нэг хэлсэн шүү дээ. Үйлчлүүлэгчийн одоо саналыг бас үндэслээд
тухайн үйл хөдлөх хөрөнгийг нь одоо зарах үнийн бодлогыг нь жишээлбэл гаргадаг юм байна гэж ойлголоо. Тэгэхээр яг энэ үнийн бодлого дээр жишээлбэл салбар болгоно одоо хоорондоо уялдаа холбоотой ажилтдаг. Яг энэ үнийн бодлого дээр тухайн хүний одоо үйл хөдлөх хөрөнгийг үн цэнийг нь алдагдуулахгүйгээр одоо хэрхэн борлуулдаг вэ? Одоо зах зээл дээр нэг ийм л юм яриагдаад байна л да. Одоо нөгөө үйл хөдлөх хөрөнгийн агентууд те үнийн хөөрөгдөл ингээд одоо үүсгээд байна ч гэдэг нэг юм ам дамжсан яриа байдаг юм байна. Тэгэхээр энэ тал дээр одоо Remax-ийн би хамгийн том байр суурийг одоо авч энэ жишээгээс хамгийн сайн мэднэ. Өсгөжөөл сайн юм шүү. Одоо подкаст хий хөөрөгдөл үүснэ гэдэг чинь өөрөө тий бас нөгөө үн цэнийг шал өөр төвшөнд аваачихгаар чинь зарим нэг хүмүүсийн одоо хувьд бас дургуутслыг төрүүлэх баг. Экспертийн хувьд одоо жишээ нь энгийнээр тайлбарлана гэж байгаа шүү дээ. Би энгийнээр аягүй сайн тайлбарлаж өгье. Юу вэ гэхээр одоо манай яг ажиллаж байгаа би бас нөгөө Remax-ийн талаар л одоо ярьчих тий энийг хамгийн сайн мэддэг юм чинь. Remax-ийн эйжентүүд одоо манай одоо яг ажиллаж байгаа хамгийн том дата сантай гэж ярьсан тий. Тэр дата сан дээр тулгуурлаж үнийн зах зээлийн үнийг гаргаа. Одоо ер нь бол зах зээл дээр ямар үнүүд байгаа вэ гэхээр нэрлсэн үнүүд байгаа байхгүй юу? Одоо тэдээр зарна гэсэн. Зарагдсан үнүүд нь байхгүй байхгүй юу? Remax болохоор зарагдсан үн нь байгаа байхгүй юу? Тэгэхээр зарагдсан үн нь бол хамгийн бодит үн гэж үзээд тухайн харилцагч мэдээж хувь хүн болгон үл хөдлөх хөрөнгөө үн цэнтэй гэж үзнэ тийм үү? Тэгээ би одоо эдээр авсан штэ, тэдээр авсан штэ, ийм засвар ийсэн. Тийм учраас би эдэн төгрөгөөр үнэллээ. Танах эдэн төгрөгөөр зараад өг гэж бидэрт хүсэлт гаргадаг. Бид нар болохоор үнийн одоо судалгаа тий зах зээлийн харьцуулсан судалгаа хийж гаргаж ирээд за 3 сарын өмнө иймэр зарагдсан байна. Магадгүй өндөрч байж болно. Магадгүй бүр хямдхан ч байж болно. За энэ тал дээр харилцагчтайгаа тохиролцоо хийгээд гэрээ хийн гэсэн үг одоо зуршлын гэрээ. Тэгээ зуршлын гэрээ хийгээд дараа нь зарах процесс руу орно гэсэн үг байхгүй да. Тэгэнгүүт чинь зарим тохиолдолд бид нар харилцагчийг одоо хүсэл сонирхлыг хүндэтгээд тодорхой хугацаанд тэр үнээр нь явах тохиолдол байна. Тэгээ ер нь бол онлын хувьд ийм академик зүйлийг ярихад үнийг бол зах зээл шүүждэг байхгүй. Үнэтэй бол угаасаа зарагдахгүй. Яг тодорхой яг адилхан юм тооны нэг үнэтэй хитрхийн үнэтэй бусд нь арай доогуур үнэтэй байвал зарагдахгүй тий. Тэгэхээр тийм тохиолдлууд байдаг учраас мэдээж тэр нь ингээ зарагдахгүй удаад ирэхээр бид нэр дараа нь үнийн стратегийн талаар за үнэ одоо энэ хүн үзэж ийн үзэхгүй байна, хандлт авахгүй байна. Одоо яг ууг нь бол танд одоо хийсэн тий одоо хэрвээ ярилцчихвэл одоо эн чинь ийм байгаа учраас одоо эн чинь болохгүй байна. Тэгэхээр энэ дээр ингэж буулгаж болох уу болохгүй юу гэдэг асуудлууд гарч ирнэ. Энэ бол нэг опшн байхгүй. Хоёр дахь опшн нь юу вэ гэхээр за одоо ираа чи одоо манай үйл хөдлөх хөрөнгийг эдээр зараад. Гэхдээ манай нөгөө гэрээний бас policy бас байдаг л да одоо журам байна. Тэр журам дээр болохоор одоо энгийн буюу non exclusive гэрээ хийх юм бол тухайн эзэн бас өөрөө ч гэсэн зар сурчлагаа тавиа те идэвхжүүлэлт хийгээд ажиллаж болох байхгүй юу. Тэнгүүд одоо жишээ нь 200 саяын байр надаа одоо 200 саяар зармаараа нэгээд өгөөд өөрөө 190 саягаа тавьчихдаг байхгүй. Хов хүнээрээ тавьчихна гэсэн үг шүү дээ зарн дээр. Тэнгүүд чинь би чинь нөгөө нэг хөөрхөн амт үйлчилгээ авах гад нөгөө үйлчилгээгээ үзүүлж байгаа хүн учраас за 200 сая гэж хэлсэн учраас 200 сая. Тэгвэл яг хоёр адилхан байр. Нэг нь 120, нэг нь 200 гэнгүүт олон нийтэд юу гэж харагдаад байна вэ гэхээр энэ Remax-ийн чинь нөгөө нэг гэрээ контрактаа одоо үн нэмдэг тийм асуудлууд гарч ирдэг байхгүй. Тэгэхээр бид нар одоо цаашдаа ер нь бол ямар policy-г ер нь бол манай компанийн хувьд ер нь барьж байгаа вэ гэхээр хэрвээ одоо та өөрөө зарах опшн байгаа ч гэсэн үнэ яг тэнцүү тавьж одоо энэ зах зээл дээр үргэлжлэх бол тэгээ ийм байдлаас болж нөгөө нэг агентууд ч бас адилхан л иргэн хүн бизнес хийх гэж байгаа хүн ашиг бас олохын төлөө ашигын төлөө явж байгаа хүн тэнгууд чинь нөгөө нэг хямдхны авсан тохиолдлууд амар их байгаа байхгүй зүгээр нэг суботник хийлгээл хандлт ахуулаад тэгэл эн чинь 100 гэж би энийг авчна гээл тэгэл нөгөө хүн чинь зарагцсан ах юм дөө одоо гэрээгээ цуслая гээл зуршлынхаа гэрээг цуслая гэдэг асуудлууд гарч ирдэг байхгүй. Тэгэхээр ер нь бол яг мэрэгчлэнүүдийн хувьд бол илүү нөгөө нэг сайн ажиллах үйлчилгээ авч байгаа хүмүүсийн хувьд бас үйлчилгээг бас аюу сайн авч сурах шаардлага ер нь бол манай үйл хөдлөх хөрөнгийн зурчлалын салбарт бол гарч байгаа гэж ойлгож байна. Тийм. Тэгэхээр ер нь бол нэг үн буулгах, ихсгэх гэдэг асуудлууд gap одоо тэр зөрүүнүүд яг ер нь нэг тэн дээр маш үүсдэг байхгүй. Яг үн бол би үйл хөдлөлийн салбарт бас бараг номер 1 чухал асуудал гэж бодож байна л да. Ялангуяа борлуулалт. Би бол танаа хамгийн том өрсөлдөгч бол үнгүү одоо цэг юм байна те. Тэр дэнэ бол гэж бодоод. Тэгэхээр үнгүү цэг би сая ойлгохтой нэрлсэн үн гэдэг маань
үнгүй цэгийн дээр бол нэрлсэн үн бол байдаг юм байна те. Одоо анх дуудаж байгаа нь. А танаа дээр бол яг одоо зарагцсан үн борлуулагцсан үн байдаг те. За тэгвэл одоо байраа зарах гэж байгаа этгээд та нар одоо зөвлөгөө өгөхтэй те. Одоо ямар зөвлөгөө өгдөг? Анх та нар маань за үнэ та нэг 10% үнэтэй тавиа те. За магадгүй одоо Монголд 8 ээж байгаа юм чи та нэг 10% буулгаа гэж зөвлөдөг үү? Эсвэл та за яг зарах үнээл та тавиа гэдэг үү? Ямар төрлийн зөвлөгөө ер нь яг Remax-ийн зоочд маань өгдөг вэ? За манай Remax-ийн бас нөгөө нэг бизнесийн гол онцлог нь тухайн агентууд маань илүү хуваараа бизнес эрхлэх боломжийг илүү олгож өгдөг. Бидний хувьд ноу-хау ер нь заадаг, франчайзинг заадаг хэсэг маань болохоор зах зээлийн үнээр л борлуулахыг зорих хэрэгтэй гэж бол заадаг. Тэрнээс үн буулга гэж хэлээгүй те, үн өсөг гэж хэлээгүй. Тэгэхээр зах зээлийн үнээр зарах нь хамгийн гол key буюу гол түлхүүр нэгээд байгаа байхгүй. Тэрний хувьд зарим стратеги бас байна. Монгол хүн л юм чинь нэг буулгачаач гэдэг асуудлууд маш их орж ирдэг манай эйжентүүд дээр те, риэлторууд дээр. Тэгэхээр нөгөө нэг үнийн хувьд үнийн хүрээг тогтохдоо зарим тохиолдолд одоо өсгөх тохиолдлууд бас гарна. Энэ дээр одоо 5% өсгөх юм те. За яриад одоо тэдээр одоо яг зарчий гэдэг ч юм уу те. Зарим тохиолдолд бас нөгөө яг өөрийнх нь плейн үн буюу яг доошо боохгүй гэдэг үн бас байна л да. Тэгэхээр энэ бол яг тухайн агентийн харилцагчтайгаа ямар үйлчлэгээ үзүүлж явж гин тэр стратегийн асуудал. Хоёр дахь нөгөө хөрөнгө оруулалтын бас асуудлууд бас байгаа. Хөрөнгө оруулалтын асуудал маань өөрөө юу хэлээд байна вэ гэхээр та энийг худалдаж авах юм бол дараа ашигын маржин тэдээр өсөх хандлагатай байна гэж бид нэр тодорхой мэдээллүүдийг бас илүү эксперт одоо агентууд нь өгч ажилладаг гэсэн үг. Тэгэхээр нийт бол ер нь бол яг нөгөө үнийн хүрээ тухайн хүмүүс амьдрах гэж гин үү, хөрөнгө оруулалт хийгээд одоо авах гэж гин үү гэдэг нь бас их чухал. Тэгэхээр харилцагч үйлчлүүлэгч нар илүү агенттайгаа уулзаж ярилцсан дээр. Одоо бол ер нь бол айгүй их бидний гол асуудал байгаад байгаа нь биднээс үйлчлэгээ авах гэж уцаар яриад бүх юмаа ингэ шийдэх гээд байгаа. Гэхдээ уцаар ярьж болно л доо. Гэхдээ ийм амар чухал асуудлыг хизээч уцаар танихгүй тэр тусмаа одоо танихгүй энэ нэг агентыг сонгочоод ярихгүй байхгүй. Одоо би жишээ нь хэрвээ байраа заруулах гэж байгаа юм бол одоо тий та одоо агент байлаа гэж бодоход би одоо жишээ нь эзэж тантай уцаар нарийн нандин юм ярихгүй байхгүй тий. Тэгэхээр энийг заавал уулзаж одоо тий үйлчилгээг авч ээж эн чинь аягүй сайн ярилцаж ойлголцсны үндсэн дээр үйл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах түрээслэх хөслөх асуудлууд үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд бас бий. Тий. Одоо нийт за төслийн хэмжээнд авч үзэх юм бол барилгын төслүүд дээр нийт одоо хандлага тий ер нь төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд аль болох ер нь нэг юм зуучлалын байгууллагуудтай хамтран ажиллагаа ер нь бол хоёртой байдаг. Эхний ээлжинд яг юм локал тий sales team-ээр ажилладаг тий. За тэгэнгүүт төслийн хэрэгжүүлж байгаа компаниуд маань яг нэг яаралтай тий үлдсэн үйл хөдлөх хөрөнгүүд одоо зарахын тулд одоо агентуудтай хамтардаг ч үт юм уу салбартай гэрээлдэг ч юм уу нэг ийм гараад идэв. Тэгэхээр анханасаа одоо нэг юм алинч зөв алинч буруу гэж хэлж болохгүй л байх л та. Гэхдээ Remax-ийн хувь төсөл дээр одоо иймэрхүү төслүүд дээр ингэж ажиллаж исэн сайн кейсүүд бол байсан юм аа. Ийм одоо үр дүн гаргаж исэн юм аа. Тэр талаар хэдүүл ярилцвал. Ер нь төсөл хэрэгжүүлэгч одоо компаниудад аль болох өөрсдийнхөө одоо хүн хүчээр те өөрсдийнхөө яг энэ маркетингийнхаа бодлого, үнийн бодлогынхаа дагуу аль болох борлуулах сонирхолтой байдаг. Яагаад одоо төслийн борлуулалт одоо Remax-тай хамтрах ёстой вэ? Одоо сайн кейс үйл жишээтэй гоё ярилцъя. Яг сайн кейсүүд манад бол зөндөө байгаа. Ууг нь бол олон улсынхаа хэмжээ. Одоо бид нар ч нөгөө олон улсын франчайзинг авч байгаа гол давуу тал нь бид нар тухайн бараа бүтээгдэхүүн буюу одоо манай үйл хөдлөх хөрөнгө чинь ингээд бид нар одоо үйл хөдлөх хөрөнгийг нэг бараа бүтээгдэхүүн гэж нэг үзэх юм бол тэр бүрэн дууссан бүрэн ингээд бэлэн болсон бүтээгдэхүүнийг л бид нар нэгээс нөгөө хүнд ингээд зарж одоо борлуулахад нь тусалдаг хүмүүс байгаа байхгүй. Тэгэнгүүт манай нөгөө нэг бүтээж байгаа барилгын компанийн одоо зардлаа боддог тий мэдээж нөгөө нэг ашиг орлогоо бодоод өөрсдөө нөгөө нэг зархыг хамгийн ихэнд түрүүнд тавьдаг л да. Одоо яг Монголын жишээ дээр зөвхөн ер нь Монголд л дөө тэгээд цаашдаа яг бас бусад нэг манайх шиг юм эдийн засгтай орнууд бол яг тиймэрхүү хандлагатай байт юм бэл. Уг нь бол яаж авах хэрэгтэй вэ гэхээр төслийн хэрэгжүүлэгч, захиалагч тухайн төслийг хэрэгжүүлэгч компани нь өөрөө ороод хажуугаар нь
property management юм уу, facility management. За тэгээд нөгөө хамгийн сүүл бэлэн болсныхаа дараа sales-үүдтэйгээ уулзаж тэр концептыг гаргах хэрэгтэй байгаа байхгүй. За уулзъя тий. Энийг ямар хуу одоо зах зээл юу болоод байгаа. Манайх одоо ийм үйл хөдлөх хөрөнгө барих гэж байна. Ер нь ийм санаатай байна. Тэгэхээр бид нар одоо энэ орц гарцын асуудлыг яаж шийдэх вэ? За ингээд шийдчихлээ гэж бодоход одоо юу вэ? Манайд ч бол одоо хамгийн чухал зүйл хүүхдийн аюулгүй байдал. За тэгээд нөгөө зогсоолгын асуудал байгаа тий. Тэгэл нөгөө нэг цэвэр агаар магаар ч юм уу ингээд асуудлууд ингээд байгаад байгаа. Тэрийг нь хангасан уу? Тэгээ бид нар ингээд барьчлаа. Тэгээ зарахад одоо яг иймэрхүү үйл хөдлөх хөрөнгө зарахад одоо яах вэ? Бид нар юу хэрэгжүүлж барилгатаа тусгахын гэх мэтлэн бүр алхам нэгээс нь эхлээд уг нь ингээд консалтинг аваад ингээд явчих хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ одоо нөгөө нэг хамгийн сүүл тэр бэлэн болсон бүтээгдэхүүнийг чинь тэр facility management юм уу property management-ийн компани гүйцэтгээд одоо явж үн цэнийг нь үүсгэж тэр худалдаж авсан хүмүүсийнх нь одоо барилгаа одоо орон сууцч байна уу те үйлчилгээний талбай офисч байна уу тэрийг авсан хүмүүсийн үн цэн нь тасралтгүй өсөж явах хэрэгтэй байгаа байхгүй. Тэрийг үнэхээр сайн одоо гүйцэтгэлтэй project болсон гэж үзэх гээд байгаа байхгүй мэрэгжлийн хувьд. Тэнгүүтээ манайх чи одоо яагаад байгаа вэ л хэвээр бүгдээрээ л хэвээр өөрөө ч барай өөрөө захиалал баг өөрөө захиалал өөрөө гүйцэтгээл тэгэл өөрөө ч материалаа нийлүүлээл тэгэл хамгийн сүүлд нь өөрсдийнхөө борлуулалтын албанд зараал за тэгэл зарсныхаа дараа шууд хаяал тий тэнгүүт дундаасаа ингээд нэг давхрын 5 давхар 9 давхрын айлын нэг хил амтай нэг оршин суугчд нийлж байгаа сөөх байгуулалт тэгээ тэр хүмүүс чинь мэрэгжлийн хүмүүс биш байхгүй тийм үү property-гийн талаар юу ч мэдэхгүй хүмүүс тэгэл тэр үйл хөдлөх хөрөнгө чи нөгөө үн цэн нь унах тий асуудлууд маань үүсэж байгаа байхгүй тэгэхээр чи эн чи ийм амар том ийм нөгөө нэг ийм бүтцтэй ийм хувьд хамгийн эхлээ барилгын компаниуд маань бий бол зөвлөхөд илүү нөгөө мэрэгжлийн хүмүүсээ оруулаач тий магадгүй зардлаа хэмнээд байж болно л доо би бол тэрийг бол мэдээж үгүйсэхгүй бүхэл компани ашигын төлөө явж байгаа зардал мөнгө нь их учраас бид нөр өөрсдийнхөө юмар заруулж өгч болно. Тэгэхээр Remax-ийн хувьд ганц гол давуу тал маань өөрөө бэлэн болсон бүтээгдэхүүнийг одоо бид нэр шууд худалдаж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бэлэн болсон бүтээгдэхүүнийг ямархуу одоо бүтээгдэхүүнүүд бид нар 2015 оноос эхлээд бид нар бараг барилгын компаниудтай гэрээсэн хурд тэгээд одоо энэ мандала гэл ингээл баахан том одоо project хэрэгжүүлэгч development компаниудтай хийсэн. Тэгээ бид нар яг фейлцэн л дээ. Яагаад фейлцэн бэ гэхээр бид нар нөгөө нэг агент нь нөгөө сүлдээ нөгөө хурж ажиллаж чадахгүй тиймэрхүү асуудлууд болоод цуслагдаа болоод ингээд тэгээ асуудлууд ингэ байсан. Тэгээ одоо ер нь бол бидний хувьд хамгийн том project-ийн зарж байгаа одоо манай брокер офсууд байгаа. Одоо Remax Top гэдэг байна, Remax 100% гэдэг офсууд. Ер нь project-ууд дээр ажиллахдаа тухайн компаниуд нь өөрсдөөс нь асуудаг болсон юм бэл. Агент тэрэ тий энийг одоо зарах гэсэн, энийг одоо агуул яах вэ тий эсвэл энийг ийм барилга барих гэсэн тэгвэл яах вэ гэдэг байдлаар ер нь ярьдаг болсон юм байл. Тэгэхээр одоо манай брокер офис чинь ер нь төсөл дээр арай бага ажилтдаг л да. Ер нь жишээ сайн кейсүүд гэвэл одоо хам богд резистенс дээр бид нар бас нэг эхний хэдэн блокуудыг дуусгаж байсан санагч байна. За одоо шүрт мүрт гэдэг ингээд баахан хотхнуудыг ер нь бол одоо ингээд дуусгаад байгаа. Тэгвэл яг нөгөө өөр брокер офисын нөө зарсан прожектууд учраас би яг саяны жишгээр явсан уугүй гэдгийг нь бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ гол зүйл нь юун дээр тулгуурлаад байгаа вэ гэхээр үнэн дээр бол тулгуурлаж байгаа гэдгийг би бол 100% хэлж чадна. Үнний стратегийг ярилцаж гаргаж байгаа гэдгийг нь бол хэлж чадна. Тэгээ мэдээж нөгөө нэг барилгын нөгөө туслан гүйцэтгэгч компаниуд те бидний ярьдгаар нөгөө бартеринг компани гэж ярьдаг шүү дээ. Барилгатаа материалын илүүснийхээ хөлсөнд нөгөө барилгын компани мөнгөө гаргаж төлж чадахгүй бол байр өгчдөг тийм үү. Эсвэл нэг талбай өгчдөг. Тэрийг нь бид нэг зарах ажил гараад байгаа байхгүй те. Зарж одоо мөнгөнийх нь түгжээг нь гаргаж өгдөг бас нэг тийм хэсэг байна. Тэгэхээр бидний хувьд болохоор ерөөсөө нөгөө бэлэн болсон бүтээгдэхүүнүүд байгаа учраас тухайн бүтээгдэхүүний онцлог, үнийн стратеги, шин чанаруудыг нь аягүй сайн гаргаж иржээж тэр үйл хөдлөх хөрөнгийг зарах процесс руу л ер нь явдаг. Тэгэхээр Remax-ийн хувьд бол мэдээж нөгөө саяас нөгөө үнийн стратеги маш өндөр одоо датанууд бол байгаа. Тэгэхээр манайх бол хамгийн том дата сантай брэнд бол байгаа. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө дата сангаас за тэгээ дээрээс нь нөгөө нэг
босод ийм экспертүүдийн одоо нөгөө нэг зарсан туршлагаас нь ер нь харж яж ер нь зарим барилгын бартеринг нөгөө нэг гээд байгаа компаниуд чинь манай агентуудаас асуудаг байхгүй. Энийг авал яаж энэ зураг төслийн ажлын нөгөө барилгын компани сонг гинэ өрөндөө одоо төлбөрийн нөхцөлтэй ингээд энийг ав гэж алийг авал хурдан зарагдах гэж харж тий. Яг иймэрхүү кейсүүд одоо ч гэсэн явагцаар л байгаа. Тэгэхээр яг хуу илүү сайн одоо төсөл дээр ажиллахын тулд бүр номер 1-ээс л эхлэх хэрэгтэй. За сая тэгэхээр бол төсөл гэж ярих юм бол нэг талаас нь нийлүүлэгч одоо property барилгын компани байгаад байгаа тий. Нөгөө талаас худалдаа авахч нь бас байгаад байгаа. Тэгэхээр сүүлийн үед бол одоо ганц 2 блокууд яваад ч юм уу урсан борлуулалт их маш их тохиолдод байгаа тийм дуусаагүй барилгын гэрсийг аваад банкнаас зээл тавиад эсвэл одоо суурьа ухаж явахдаа одоо анхны борлуулалтыг явдаг ч юм. Тэгвэл та хэд маань одоо баяр талаасаа ямар due diligence буюу одоо магадлал шинжилгээ хийдэг вэ? За магадгүй би тэр төслөөс уул нь бол авчмаар аваад идэг тийм. Нөгөө компани хин юу нь мэдэгдэхгүй төсөл нь цаашаа явахгүй нь мэдэгдэхгүй. Одоо бүр компаниас үл хамаарч одоо нийгмийн эдийн засгийн байдал ч одоо хүнд болчиход шүү дээ. Тэгвэл та нар одоо property компаниудад due diligence хийхдээ ямар одоо үзүүлэлтүүдийг хараад за энэ төсөл яг дуусах тодорхой юм байна гэд хардаг бай. За яг нөгөө нэг худалдан авахч талаас ажиллаж байгаа одоо худалдан авах гэж байгаа хүнийг төлөөлж байгаа агентууд гэж байна шүү дээ тий. Одоо дуусаагүй барилгаас худалдаж авах гэж ингэж кейс тийм үү? Тэр тохиолдолд ер нь манай одоо харилцагч нарын нөгөө худалдан авалтын зан төлөв нь нэг фасад руугаа ороод нэг цонх монхоо хийсэн тохиолдолд аваад ах шиг байна. Үзэгдэж харагдах. Яг үзэгдэж харагдах юм дээ. Тэрнээс бол яг ингээд плейн одоо тий дөнгөж энэ суур мөрөө цутгаад ингээд зарцсан кейсүүд маш олон болсон болохоор ер нь тэн дээр худалдан авалтыг яг хийх асуудлууд ер нь маш бага харагдаж байгаа. Яг хэдэн хувьтайг би бол яг тэр талаар бас судалгаа бол хийсэнгүү тэрийг бас судлаад хэлж болно. Ер нь гол асуудал маань болохоор тухайн барилгын компани нөгөө нэг өмнө хийж исэн прожектуудыг нь бол их хвчлэн хараад байна гэж харж байгаа. Ямар одоо үйл хөдлөх хөрөнгөний ямар барилгын төслүүд дээр амжилттай ажилласан тий. Тэр нь одоо яг ямар хуу одоо байр байдалтай байгаа. Байр байдал гэдэг нь одоо өмнө цэн нүсээд байгаа юм уу буруу байгаа юм тий. Тийм асуудлууд байгаа. Нөгөө талаасаа болохоор одоо энэ тэр нь хамгийн нэгт нөгөө талаасаа нөгөө нэг хэр хурдан явж байгаа гэдэг нь амар том асуудал байгаа байхгүй тий. Нөгөө хэр хурдан баригдаж байна. Тэр нь хоёр дахь нь асуудал байгаа шүү. За мэдээж гурав дахь нөгөө нэг үн мөн ороод ирнэ. Тэгээд зарим тохиолдол одоо бас нэр бүхий компани тий барилгын одоо манай Монголын development-ийн топ компаниуд бол баг зараагүй бариагүй гэж дуусчаад байгаа байхгүй тий. Зургийн гараад дуусчаад байна. Тэгэхээр эндээс нөгөө юг харж болох вэ гэхээр тухайн нөгөө нэг барилгын компани өөрсдийнх нь нөгөө хийсэн прожектууд тий төслүүд тэр төслийн үр дүнгууд бас их чухал байгаа юм тий. Тэгээ гурлаа бас ярилцлагын өмнөөс ярьжсэн нэг нэр бүхий компанигаас ярьжсэн тий. Одоо нэг ийм байгаад байна тий. Ялгаагүй 10 гаруй жил үйл хөдлөх хөрөнгөний салбарт бүгдээрээ л ажиллаж байгаа олон ч төсөл төр ажиллаж байгаа. Нэг ийм байдаг гэсэн тий. Анх одоо 2010 оны үед тий 11 12 оны үед нэг экспорт ортог тий. Баахан бошуур хэлдэг тий. Нөгөө баахан юугээ макетуудаа тавьдаг тий. За тэгэл бүгдээ засаал нөгөө 3 3-тай 3 9-тэй нөгөө павильонуудаа аваад за тэгэл 2 3 хүн суугаал за тэнд нь хүмүүс ч нэлийн сайхан дүүрэл ирдэг байсан тий. Одоо барилгаас рекламдаад за нэг обоо шал ярьдаг байсан. За дараагийн нэг төлөвлөлтийн үе шат миний анзарж байгаагаар за окей обоо шал одоо нөгөө яриад байгаа жижиг сажиг туцлага материалуудыг сонирхоо болчих. За орчин тогтчлт ярьдаг болсон байна. За тэр тусмаа бас барилгын одоо нэг гадны фасад ч үгүй юм уу те ер нь нэг өнгө үзмж талаас нь хүмүүсээ сонголтоо хийгээд 5 дахь байдлаар хардаг болчих. За 3 дахь одоо юу нь болохоор ингээ байршил бас хардаг болчих. Эргүүлээд энэ байрыг би хөдөлгдөг юм биш үү те зардаг юм байна би орчноо сайжруулдаг юм байна. За эргүүлээ би тэрийг ямар нэгэн байдлаар одоо яадаг чинь те хүн ингээд тухайн хөрөнгөтэй байнга одоо байхгүй эргүүлээ тэр чинь бүх 5 тухай сайжруулаа явд юм байна гэдэг чинь. Сүүлийн үед юу байна вэ гэхээр хүмүүс ингээд юу байгаад байгаа шиг анзаарагдаад байгаа. Яг орчин дотроо нийгмийн ямар нэгэн тийм дэд бүтц хөгжсөн те сургуультай цэцэрлэгтэй за эсвэл нөгөө амьдрах 5 тухайн арай бүрдсэн ямар нэгэн фасилитинууд байдаг. Энийг илүү хараад байгаа. Гэхдээ тэрийг авъя гэдэнгүүт үнийн хувьд одоо магадгүй төвд бол үнэтэй. Гэхдээ тиймэрхүү 5 тухыг арай өөр одоо суурьшлийн бүсүүдэд боломжийн үнээр аваад байгаа анзаарагддаг. Тэгэхээр нөгөө нэг үнийн өсөлт хотын төвдөө нэг бол үнэтэй. За хотоос нэг жоохон зайдуу бол нэг үнийг жоохон юм байгаа ч гэсэн зарим төслүүд маш сайн одоо төлөвлөлттэйгээр урт хугацаанд
үн цэнэ авчна гэж үзээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ үед нь тухайн одоо Remax-чуд юм уу өөр жишээ болоод одоо энэ яг үйл хөдлөх хөрөнгө 100 ч юм мэргэжлийн компаниудтай хамтран ажиллая гэвэл юунаас нэхэх хэвтэй. Одоо түрүүн болны төсөл дээр нь суугаад бүх өрөөний зохион байгуулалт бараг л одоо барилгын одоо нэг зургийн даалгавраас нь эхлүүлээд концепт дээр нь сууж ажиллах юм байна. Тэгэхдээ тэр хүмүүст Remax-ийн одоо юу гэдгийг нэг сонголт хийх хэрэгтэй шүү дээ. Би хинтээ нь очиж уулзах юм. Тэнгүүд би мэддэггүй байхгүй яг нэг яг Remax-ийн маш олон салбар байдаг. За тэгэнгүүт ингэдэм юм бэлээ. Одоо нэг жишээ л авъя л да. За нэг Remax-ийн нэг юм салбартай гэрээ хэлээ. За тэгэнгүүт нөгөөх нь одоо юу гэдгийг хотоос жоохон зайтай. Ирдгүй. Уг нь эксклюзив гэрээ одоо жишээлбэл хийчлээ. Тэгэнгүүт замын төгжрлээсээ чамаардаг юм уу? Ингээд байрлаж сууж ажиллана гэдээ ирэхгүй. Хотын төвд байдаг одоо гэрээ хийсэн юм одоо гэрээнүүдээ галс явуулаад тэрийгэ борлуулцдаг ч юм уу. Одоо сэтгэл дутна гэх юм уу? Эсвэл нөгөө аль хурдан гарч байгааг нь эргэлдүүлээл нөгөө агентууд маань ажиллаад идэг ч юм уу. Иймэрхүү хандлагатай байгаад тэр нь ихэнх төсөлж хэрэгжүүлэгч одоо компаниуд бол ер нь хотын төвийн лимиг сонирхдаг юм байна. Хотоос гадна те нэг жоохон сурчлын бүсүүдийн юмыг сонирхдаг юм байна ч гэдэг юм хайчдаг. Тэгсэн чинь нисхийн армагц зөвхөн байршилтай Remax гэдэг ч юм уу нэг юм ам дамжсан яриа гаргаал те. За бид нар жишээлбэл одоо 21-р ороллын тэр авийг зардаг одоо мэрэгжлийнхэн одоо ийм одоо салбар нь ч гэдэг юм өөртөө нэг юм онцлоод байгаа юм. Тэгээ энэ яг зөв юм болов уу, буруу юм болов уу? Уг нь бол нэгдсэн ийм платформ байт юм байна шүү дээ тий. Ингээд нэгдсэн ийм одоо дата сантай байна. Маш олон ажиллах хүчтэй юм байна. Гэхдээ саяны алдаа дутагдлууд одоо миний одоо мэдэрснээр бол их анзаардаг байгаа байхгүй. Сая хэлсэнчлэн нөгөө нэг бүтцийн нөгөө нэг юу байсан шүү дээ тий. Асуултаа хариулсан шүү дээ тий. Тэндээс шууд үргэлжлүүлээ явчих. Ер нь бол яг хоо master franchise-ийг франчайз эзэмшигчээс худалдаж аваад одоо франчайзингийнхаа үйл ажиллагааг явуулах эрхээ авна. Аваа ингээ явж явах явцад чинь янз бүрийн хүмүүс худалдаж авна. Одоо франчайзинг брэнд. Одоо болохоор одоо төргөө олны сүлжээнийх болохоор дандаа нэг эзэмшигчтэй байгаа байхгүй нэг толгойор явж байгаа гэсэн. Удирдлагын бол шууд ингээд босоо удирдлагатай явж байгаа гэсэн үг шүү дээ тий. Манай брэнд болон Remax болон бас бусад зарим нэг брэндүүд бол одоо яг өөр хүмүүс зардаг. Одоо мега зараад, танд зараад, тэнд зараад. Тэгээ энэ олон хүмүүс маань одоо манай нэг Remax-ийн нэг өрөө байдаг байхгүй. Each office independently owned and operated буюу бүх офис өөр эзэмшигчтэй өөр гэсэн үйл ажиллагаатай. Тэгэхээр нөгөө нэг салбарууд буюу одоо салбар гэж яриад байгаа бид нар бол broker office гэж бол ярьдаг. Тэгээ broker office-ууд ч өөрсдийнхөө ялгарлыг гаргах нь энэ бол зах зээлийн нөгөө хуулийн асуудал байна л да. Манайхыг сонгороо, манайх энэгээрээ мэрэгдсэн, манайх сонгороо тэргээрээ мэрэгдсэн гэдэг. Тэр үйлчилгээний асуудал бол яг цэвэр одоо эн чин 80 гаруй салбартай те салбар брокер офис байгаа те өөр компаниуд гэсэн үг шүү дээ тусдаа. 1400 агенттай нэг дата сангаар ажилладаг мөн нэг аргачлалаар ажилладаг байгаа байхгүй. Тэнгүүт тэндээс яг нөгөө үйлчилгээний зөв агентыг сонгох нь аягүй чухал. Зөв салбарыг сонгох нь чухал. Тэгээ манай Remax-ийн дэлхийн Remax-ийн одоо манай Remax маань Дэнүрт салбартай л да 1973 онд үүсгэн байгуулагдсан. Одоо 52 дахь жилдээ явж байгаа. Тэнгүүт сая 24 оны ер нь маркетингийн нөгөө кампань те маркетингийн яг ийм том компанид ажиллах нь өөрөө нь болохоор right agent leads to right way буюу одоо зөв агент нь таныг одоо зөв зам руу хөтлөн гэсэн нэг тиймэрхүү юм одоо өвчлж орчуулах юм бол тийм өрөөтэй явсан. Тэгэхээр эндээс ер нь юу хэлэх гээд байгаа вэ гэхээр та энэ олон манай 1400 агентаас яг тухайн үйлчилгээг авах одоо тэр мэрэгжлийн тим хүнийг одоо тим хүнээр үйлчлэе гэсэн хүсэлтийг гаргаж ажиллах хэрэгтэй гэсэн. Эсвэл тэр дунд чинь мэдээж одоо ямар салбар сайтай муутай байгаа тий шинэ туршлагагүй ч хүмүүс байгаа мундаг мэрэгжлийн ч хүмүүс байгаа. Тэгэхээр энд чинь маш олон хүмүүс байгаа учраас зөв агентыг сонгох нь маш чухал. Зарим агентууд бол жишээ нь одоо ер нь дагнаад л ажиллаж байна л да. Зарим нь тансаг зэрэгэл дээр, зарим зөвхөн газар дээр, түрээс дээр. Тэгээ яаж сонгох уу гэдэг нь бас маш чухал байна. Одоо ингээд од шиг ингээд шүүрээд авах юм. Ингээд тэр чинь ингээд маш олон одоо ингээд брокер эзэмшигч ингээд хүмүүс байна. За агентууд байна. Тэгэнгүүт өөрсдийгөө ингээд нэг бас зах зээл дээр нэг харуулад байгаа шүү дээ. За нөгөө silver ч гэдэг юм уу, gold
агент ч гэдэг юм уу те ингээд маш олон зэрэглэлтэй юм шиг байгаа. Тэгэнгүүт би тэрэн дээр нь ингээд так гэд очингууд зүгээр ингээд нэг гэрээ хийх гэдэг бол нэг юм гэрээний л асуудал шүү дээ. Гэрээ хийчих окей. Гэхдээ тэр ямар нэгэн үр дүнд гэрээ ингээд дуус оруулах хэрэгтэй шүү дээ. Зарагдцсан байх хэрэгтэй, түрээслэгдсэн байх хэрэгтэй. Би тэнгүү тэндээс яг одвэр гэдэг хүнийг нь яаж болох вэ? Би тэр дундаас ялахгүй шүү дээ, тий? Одоо жишээлбэл бүгд л гоё залуучууд байгаа. Гоё залуучууд, бүгд л гоё юм зарсан, бүгд л нөгөө олон тэрбумын борлуулалт хийсэн, маш мундаг гэж ярьж байгаа. Гэхдээ газар зүйн одоо ингэ байршлаасаа хамаарат янз янз шүү дээ. За дээрэс нь нөгөө тухайн бүтээгдэхүүнээс чинь ялгаатай, тий? Үйлчлэгээний талбай бол шал өөр, орон сууц бол шал өөр. За магадгүй одоо үйлдвэрийн барилга байгууламж гэдэг юм уу. Хүн болгоны ингэ бүтээгдэхүүн өөр байгаа учраас би ингэ олж чадахгүй байна. Тэгэхээр энийг та нар яаж зохицуулт юм? Одоо жишээлбэл нэг гэрээ хийгээл нэг платформ дээр орлоо тэгэнгүүт уралдаад авд юм уу? Эсвэл хин сайн чадвартай нь магадгүй ранкаараа тэрийг ингээд авах хэрэгтэй байдаг юм уу? Эсвэл би өөрөө заавалчгүй танаа 1400 одоо хүмүүсээс хин нэгэнтэй нуулзаад заавалчгүй шийдэх хэрэгтэй. Эсвэл зар сурчлагынх нь ямар нэгэн салбарын онцлог те тэрийг нь яаж хийх юм? Амар төвхтэй байхгүй. Харилцагчийн зүгээс болохоор яг уу үйлчлэгээ авж байгаа хүний зүгээс мэдээж одоо маркетинг ч юм уу, танилын хүрээ ч юм уу, тэргээрээ яриад бол авах байлгүй. Ямар ч одоо ойлголт байхгүй. За энэ хин сайн бол гэж мэдгүй хүн байх юм бол альва нэгэн салбар байгууллагад одоо салбар одоо брокер офис дээр гэж ярина тий. Брокер офис дээр очиод яг өөртөө байгаа хүсэж байгаа зүйлээ хэлэх хэрэгтэй байхгүй. За би одоо иймэрхүү зүйл заруулах гэж байгаа. Надаа болохоор илүү мэрэгжлийн ийм хүн хэрэгтэй байна. Би хурдан зарах хэрэгтэй байна. Тэгэхээр надтай тийм хүнээ холбоодог гэвэл тэр хүмүүс ч ойлгоно. Ер нь ихэвчлэн хүмүүс юу гэж хэлж орж ирдэг вэ гэхээр ийм байр заргалсан заад хэн байна? Та нар юу байна? Одоо манад дээр чинь зарим тохиол бүр ирэхгүй тохиолч бүр одоо сүулдэ нөгөө төвжээ мүгжээ ийм амар болсон болохоор бүр ирэх тохиол бүр айгу ховрс болсон байхгүй юу? Манай нөгөө салбар байгуулга одоо брокер офис дээр те компаниуд дээр очих нь уг нь бол айгу чухал одоо үйлчилгээ авах гэж байгаа айгу өөрийн үнцэнтэй үйл хөдлөлгөөнгөө заруулах гэж байвал та ямар одоо салбар дээр нь очиж байгаа гэдгийг ядаж нэг хараад ямар хүнтэй уулд одоо миний үйл хөдлөлгөөнгийг зарж өгөх гэж байгаа гэдгийг харах хэрэгтэй. Тэгэхээр мэдээж хүсэл сонирхлыг хэлэх юм бол тухайн авж байгаа мэдээллийг авж байгаа дамжуулж байгаа тэр манай ажилчид те агенттай аюу сайн агенттай холбоодог. Тэр агент маань харин өстой нөгөө нэг хүсэж байгаа зүйлийг чинь өгөхөд яг ингэж ажиллана гэдгийг нь бол тайлбарлаж болов. Нөгөө асуулт нь юу вэ? Яг яаж таньдаг вэ? Таних вэ? Яаж таних вэ? Одоо мэдээж яг нөгөө танигдуулалтын юмнууд байна л да. Тэдэн тэр бумыг хийлээгээ тий. Зэрэглүүд бас байгаа даа тий. Тэр зэрэглэл цол гэдэг зүйл маань болохоор олон улсад байдгүй. Энэ зүгээр Монголд нэг агентуудын level up юм хийж байгаа. Нэг борлуулалт хийгээл хонхон гэж ингээд тий. Борлуулалтын яг айгүй олон юм нөгөө нэг эн чинь нөгөө нэг карьерийн бас нэг өсөж байгаа явдал байхгүй. Тэгээ олон улсад яадаг вэ гэхээр би тэдэн хувийг авдаг агент л гэж ярьдаг. Одоо би бол 90% авдаг агент. Яг уу би silver gold гэж ерөөсөө тийм байхгүй. Би хуваарь явчих. Тийм хуваарь бол ранклагддаг. Манайх яг уу Ermax Монголын хувьд бол ийм зэрэглэлийг ингээд нэршил болгоод өгсөн байхгүй. Silver gold одоо silver gold platinum diamond гэх тээ. Тэгээд хамгийн их нь бол ингээд тэдэн хувийг авдаг, 80% авдаг, 90% авдаг гэж. Франчайз дээр ингэж болд юм уу те? Дотоод болно. Франчайз дээр болохоор тодорхой ингээд хамгийн их ашиг орлогыг ер нь бол агент авах юм модель байхгүй юу? Манай модель. Тэгэхээр нөгөө нэг агент маань болохоор нөгөө тодорхой юм нөгөө нэршил тодорхой хэмжээнд байхгүй болохоор бас асуудал ингээд үүсээд байсан асуудлууд бас байгаа л да юм дотоод. Тэгэхээр ер нь бол яг олон улстай бол тэгж бол яригддаг. Silver gold гэвэл одоо өөр манайх Ermax маань 120 гаруй орн салбартай л да. Одоо master franchise-уудаа үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ өөр одоо чинь Ermax Итали дээр очиод бид нэр gold-аг silver гэдэг л тэр тоо. Тэгээд юу gold юу silver харин дотроо клабуудтай байдаг ийм нэгдлүүдтэй байдаг. Топ агентуудын нэгдэл гэдэг одоо Titan Club ч юм уу тийм клабуудтай байдаг. Тэр club community нь болохоор хоорондоо уулздаг хоорондоо ингээд Тэнд бол нэг мишн заавалч биелүүлсэн байх хэрэгтэй тодорхой. Манай бас монголчуудын онцлог л байна л та нэг юм. Түрүү нэг анхдагч үүний ярьсан дээр бас нэг чухал асуулт байгаа да. За нэг юм хотхон ч юм уу хороолоос би анхных нь гэрээг хийгээд одоо нэг байрыг 3,500-аар авчлаа. Тэгээд хуваар төлөлтөө хийгээд одоо өөрөө чи хэлдгээр үн маань өснө гэж би ч одоо баярлалаа сууж байгаа шүү дээ. Барилга баригдахад би 4 сая гээд.
За сууж идэл нэг өдөр гинт нэг Remax-ийн агент орж ирээд лайв хийгээл те. За манай борлуулсан хүн би 3 сая 400 авч жагаад 3 саяар гээл ороод ирдэг те. Пал гээл явчихдаг. Яасан бэ гэсэн чинь нөгөө нэг барьж байгаа компани ч мэдгүй байгаад байдаг. Яг хоо энэ бол бас Монголын систем нөө бартер давчид гүйцэтгэгчдэртэй байраа өгчдөг те. Хоёр зах зээлийн үнэ шиг ерөөсөө. Тийм. Битэр чинь бол уулнаад 3 сая 400-аар авцсан уусаа за боли нэг те 3 сая 800 ч юм уу нэг 100 200 цаас хараа сууж нэг метр авч. Гэтэл бол хамгийн их одоо би бол одоо баг алж байгаа Remax-ийн одоо тэр борлуулж байна шээ. Гэхдээ тэр хүнд бол буруу байхгүй ажиллаа яаж байгаа. Яг нь надад бол ганц хүсэлт нь бол та нар манай нэгдсэн платформ үнийн мэдээлэлтэй байгаа те. За 3 сая 400-аар энэ анхдагч зах зээлийн үн гарцсан байна. Ядчил зарахт нь тэр үн дээр ингээд одоо байж болдгүй юм болоо те. Тэгээ би залгаад асуухлаар Аха манайх бартад орсон үн шүү дээ. Ингээд 3 сая 400 6 одоо бүр хямдхан хэлээд байх. Тэр энэ мэдээлэл дээр ядаж ингээд ажиллаад магадгүй бартад авсан гүйцэтгэгч компанид анхааруулад эсвэл ингээд лайв хийж одоо паблик зарлахгүйгээр чимээгүй зарч болдгоо болоо те. Би бол энэ дээр хамгийн их нэг үнийг ивддэг. Одоо ялангуяа төслүүд Remax өгөхгүй байх шалтгаан нь би өөрөө тэр гэж хараад байна. Тэд нөгөө нэг одоо туршлагагүй гэдэг агад амар хямдхан зарлцдаг. Нөгөө туршлагатай нь үнэтэй ингээд яадаг. Тэгэхээр энэ дээр ингээд яг нэгдсэн үнийн одоо платформтой мөртлөө нэгдсэн зарчмаар би ажиллахгүй гэж хувьдаа хараад байгаа. Тэд дээр таны зүгээс ямар тайлбар жишээ байгаа? За бас гоё асуулт байна те. Ер нь бол яг гардаг асуудал. Одоо ер нь бол эндээс сэргийлээд ер нь девелопер компаниуд манай Remax-тай хамтарч ажиллаад нийт төслөө борлуулах юм бол ер нь юм тийм үнийн хамгаалтын стратеги ер нь баримталдаг болсон билээ. Тэгэхээр нөгөө нэг барилгын материалын нийлүүлж байгаа газартаа бол тэдээс доошоо байлахгүй шүү гэдэг үнэ бол хилдэг болсон юм лээ. Одоо сая ярьсан 3 сая 400-аар 3 сая 400-аас доош байхгүй, оруулахгүй. Оруулах юм бол шууд гэрээ цуслагдана гэх мэтчлэн иймэрхүү асуудлууд байдаг болсон бэл. Үйлчилгээ биднээс авж байгаа хүний хувьд бид нар бол зах зээлийн үнээр бидний гол нөгөө нэг жанжин шугам маань болохоор зах зээлийн үнээр л борлуулах байхгүй юу? Манай Remax-ийн эйжентүүд. Ер нь Remax-ийн эйжентүүд ч гэлтгүй манай салбарын бүх экспертүүдийн гол баримтлах бодлого маань одоо тэр байх хэвээр. Зах зээлийн үнээр зарах хэвээр. Зах зээлийн үнийг өөрөө яаж тогтоох вэ? Үнэн тогтоож яах вэ? Зөв тогтоож яах вэ гэдэг дээр л нэг асуудал байгаа. Бид нар тэр зорилготой байж исэн чи одоо та надаар энэ зарлах гэж байсан чи та нэг бартерын компани хүн ахын доо хамаагүй 3 саяар ч хамаагүй зарчих би надад мөнгө хэрэгтэй байна гэсэн хүн байвал бид нар 3 саяар нь л үнэлнэ. Яг иймэрхүү асуудлууд байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм гапыг ер нь яаж гарахгүй байх ёстой вэ гэхээр тухайн мэрэгжилтэн эсвэл тухайн одоо барилгын компанийн өөрсдөө аюулсан анхааралтай авах хэрэгтэй. Энэ яг хөөрхийн амт нөгөө эцсийн бүтээгдэхүүн зарж байгаа хамгийн сүүлийн хүн дээр нь л буугаад байна л да. Яг тэгж. Маа гээл те. Яг ингээл буунгууд чинь хамаг одоо юу тэгсэн чинь шалтгаан магадгүй захиалагч болон тэр нийлүүлэгч тал гүйцэтгэгч болон нийлүүлэгч талын асуудлууд байгаад байгаа байхгүй юу. Тэгээ эндээс бас болж манай брендийн бас нэг аюу том харт бол бас үүссэн л те. Бас нэг юм нэг шүүх цагдаатай холбоотой л. Яг энийг нэг асууя гэж шин сэдвээр яг за энийг бол нэг ярих гээд одоо нэлээд юу яа. За мул шаашаа. Гэхдээ ер нь бол нэг юм байгаад байна л да. Сая ингээд хэллээ шүү дээ. 300 гаруй те үйлдвэрлэх хөрөнгөний тусгай зөвшөөрөлтөй үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн байгууллагууд байдаг юм байна. За энэнийх нь ингээд 80 гаруйд буюу энэ ч одоо хэдийн те 30% юм аа те 30 орчим хувь те. Тэгэнгүүт сүүлийн жилүүдэд үйлдвэрлэх хөрөнгөтэй холбоотой маргаан шүүхийн шийдвэр дээр хамгийн их нь одоо Remax-ийн те асуудлууд яригддаг юм байна. За эргүүлээд ямар нэгэн одоо шийдвэр оногдож байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэн дээр хэн эцсийн буруутан болж байгааг л агентууд болж байна. Тэгэхээр тухайн брокер офис те за нөгөө оонрууд нь яг агентуудаа яаж хамгаалт юм. Одоо энэ дээр хамгааллын одоо бодлого байдаг юм. Нөгөө нэг гэрээ хийсэн агент маань л одоо эргүүлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх дээр нэг хариуцлага хүлээж явж байгаа. Маш олон тийм юмнуудыг сонссон, таньж мэддэг бас хэд хэдэн тийм хүмүүс кейсүүд бас тохиолдсон аль талд нь. Тэгээд талынхан ч таньдаг хүмүүс байна. Зарж байгаа дүрээсэлж байгаа талынхан ч бас таньж мэддэг хүмүүс байгаад байна. Хамгаалтын бодлого байлгүй яах вэ? Манай брендэд ажиллаж байгаа агентууд маань манай нөгөө нэг партнерууд байхгүй юу? Тэгэхээр бид нар бол яах вэ гэхээр агентаа хамгаалах хэрэгтэй. Хэрвээ одоо яг агентаа ингээд золигт гаргаад ингээд явуулж байгаа бол тэр бас маш болохгүй бизнесийн ёс зүйн үед болохгүй асуудал. Ер нь бол манай хийдэг юм манайхаар ингээд үйлчлүүлж байгаа гэрэн дээр ч гэсэн байдаг. Нэг талаас одоо жишээ нь захирал миний бий, нөгөө талаас агент гэж байдаг байхгүй юу? Тэгэхээр бид хоёулаа одоо зуушлах эрхийнхээ хүрээнд бид хоёрын нэр орсон.
гэсэн. Одоо манай дээр нэг кейс гарч байгаа байхгүй юу? Бас л шүүхтэй холбоотой асуудал. Харилцагч маань ингээд үйлчилгээгээ авчаад мөнгө өгөөгүй. Бас нэр бүхий барилгын том компани байгаа. Тэгээ бид нар бол одоо 3 жил шүүхтэй одоо шүүхийн шийдвэрийн шатан дээр явж байгаа юм л та. Тэгээ бас одоо мөнгө төгрөгөө одоо тий үйлчилгээний хөлсөө өгөхгүй. Тэр хүний хохирож байгаа байхгүй. Тэр хин явж ийн вэ гэхээр компани явдаг байхгүй. Би хуульчаа дагуулж явдаг байхгүй. Манай хуульч явна л та тий. Хуульч яваад ингээд тэгээд тэгтээ нөгөө хариуцлагын асуудал бол 50-50 байхгүй. 50-50 гэсэн. Тэрнээс биш дорж дондог дулмаа дээр ирнэ гэж байхгүй. Ямар үед ирдэг вэ гэхээр тухайн агент нөгөө нэг үзүүлэх ёстой үйлчилгээгээ дутуу энэ төр үзүүлсэн тийм тохиолдол үүсэх магадлал бий. Одоо тэр нь жишээ нь юу гэхээр одоо нэг бартерын компани ингээ байсан чинь одоо манайх захиалагч танах бартер тий одоо барилгын материал нийлүүлдэг компани байсан чинь танах одоо юу гэдэг 700 сая материал нийлүүлэх хэрэгтэй байсан чинь танах 500-ыг нийлүүлсэн 200 сая материал одоо сая төгрөгийн материал дутуу байгаа. Тэгтээ хоёулынгийнх нь яриа бол гэрээн дээр нэг 3 байр өгнө гэж ярьсан тий. Тэгээ 200 саяхан байр нь 200 саяхан нөгөө нэг үлдэгдлээ нийлүүлжээж танаа одоо компанид 3 байрныхаа юуг өгнө үстэй хөлсийг. Тий. Тэгсэн чинь тэгээгүй байсан чинь одоо нийлүүлэгч те туслангүй үүсгэж нийлүүлэгч компанийхан манад их өгчдөг байхгүй. Хөө зараад манад 3 байр орж ирж байгаа. Гэрээ контракт нь ингээ хийгдэнгүүт гэрээ контракт нь байгаад байдаг тий. Тэгээд ингээ байгаад ингээ зарж үрэх ингээ болсон чинь зарагдцсан. Манахаар зарцсан. Тэгээд нөгөө худалдаж авч байгаа хүн танах руу одоо мөнгөө шилжүүлсэн гэсэн үг шүү дээ тий. 3 байрны мөнгөө ингээ шилжүүлсэн. Тэгсэн чинь яг өмчлөн манай дээр стил хിവэрэ байгаа даа тий. Юу ярьд байгаа наа чин юмаа нийлүүлж дуусаагүй. Бид нэр байр авлаа. Гингүүт хин охирж байна. Худалдаж авч байгаа хүн охирж байгаа хүн. Энийг яаж менеж хийх ёстой вэ гэхээр тухайн мэрэгжилтэн эрсдлийг хаах ёстой. Нөгөө харилцагч юм. Тэгээ яах ёстой вэ гэхээр гэрээ дүгнсэн акт ч юм байна уу тий. Яг гэрээ дуусгал болсон уу? Гэрээ дуусгал болсон бол бид нэр зурчлынхаа гэрээг хийн гэсэн. Дуусгал болоог бол бид нар зарж одоо тий өгөх түрээслүүлж өгөх тийм эрх үүрэг нь үүсэхгүй байхгүй. Тэгэхээр одоо гэрээ дүгнсэн акт эсвэл одоо манай компаниас одоо би захиалагч талын компани гэж бол байж одоо жишээ авъя л да тий. Манай компаниас бичиг гаргаж өгөх бол алтан бичиг гаргаж өгч болох байхгүй. За энэ компани дээр энэ 3 өрөө байрыг бид нэр ингээ гэрээтэй энэ байрыг зарж болно гэсэн бол бид нар тэрийг нь үндэслээд ингээ гэрээ контракт хийж өгнө ингээ авах хэрэгтэй. Тэгээ нэг асуудал нь ерөөсөө нөгөө нэг энэ чинь бол айгүй их гарч исэн кейс. Тэгээ ерөөсөө нөгөө нэг хоорондын тохироо хоорондын төлбөр мөлбөрийн акт үйлцэн үү үлдээгүй юу гэдэг асуудлууд байгаа. Өмчлөлийн эрхэн шилжсэн үү шилжээгүй гэдэг асуудлууд кейсүүд маш их байсан. Тэгэхээр яг хоо агент болон одоо яг манай яг фронт дээр ажиллаж байгаа үйл хөдлөлгөөрөнгийн сейлсүүд, эйжентүүд, брокерууд ер нь бол 50-50%-аар авах ёстой юм угаасаа. Ягаад вэ гэхээр энэ дээр чинь нөгөө нэг агент өөрийнхөө зуучлалынхаа гэрээг өөрийнхөө нэр дээр болон тухайн компанийнхаа нэр дээр тэрийг үндэслэн гэдэг нийтлэг үндэслэлээр нь байдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол хэрвээ буруу асуудал гарсан бол одоо бүр бид нэр тусгай зөвшөөрөлтэй болцсон. Тусгай зөвшөөрөлтэй болцсон учраас нөгөө нэг агент чинь лицензтэй тухайн үйл хөдлөлгөөрөнгийн компани тусгай зөвшөөрөлтэй. Тэгээд бүр ингээд ёс зүйнтэй холбоотой юм ловер моврын шинжтэй янз бүрийн юм гарах юм бол бүр том хатуу хариуцлага үлдээдэг болцсон л доо. Одоо холбоогоор дамжуулаад санхүү зохицуулах орон дээр тусгай зөвшөөрлө хураалгах. Тэгээд дээрэс нь нөгөө захиргааны арга хэмжээ компани дээр чинь бас айгүй өндөр торгуултай болцсон. Тэгэхээр ер нь бол зохицуултууд чанга болсон. Тэгэхээр ер нь бол илүү мэрэгжлийн байхыг шаардж байна гэсэн манай салбарын эксперт. За тэгэхээр нөгөө байр сав гэхэр чинь хүний бараг амьдралын одоо бараг үр дүн шүү дээ. Нэг хүн чинь бараг 20 жил төлөөл амьдралдаа нэг л одоо байр сав ихийг хүмүүс авдаг. Тэгээ би бол гол асуух гээд байгаа юм нь одоо бараг Remax гэхээсээ илүү агентуудтай харьцахаасаа илүү хүмүүс зарим хүмүүс ингэ имийг дайгаад идэг болцсон байл. Би тэгэхээр илүү зөв тайлбарж өгөөч. Одоо магадгүй одоо тэр агентыг зөв байна гэдгийг одоо юу гэдэг намайг эрслээс хамгаалдаг гэдэгт яаж таних вэ? Хоёрдугаарт одоо би энэ хүнээр үйлчлэгээ аваад даатгалын асуудал байдаг. Одоо Америкт ч юм уу Канадад бол одоо үйл хөдлөл хийгээд бүгд иншүрэнстэй тий. Ямар нэг байдлаар одоо гимтлийн юм чинь одоо хүн санаатай юм гэж бол байхгүй тий. Санамсаргүй байж байгаа л зайлвал алдчихин тий. Тэгэхээр энэ тохиолдолд одоо даатгалын систем хизээ орох вэ? Би бол жишээ нь танаа одоо
брокер эзэмшигчд итгэхээсээ илүү даатгалын системтэй байвал илүү итгэх баг л та. Тэгэхээр ингээд яг энд зориулсан үйл хөдлөлийн одоо борлуулах даатгал юм байдаг уу? Байвал ямар үн үнэтэй байна? Магадгүй хэдэн хувийн coverage даатгал нь. Наа чи бас гоё асуулт байна. Хэрвээ одоо үйл хөдлөх хөрөнгө худалдаж аваад тий худалдаж авчаад асуудал гарах юм бол биднэрт яг нөгөө энэ брокер офис болгон чи өөр ингэсэн эзэмшигтэй үйл ажиллагаатай шүү дээ тий. Одоо жишээ нь манайх жишээ нь ингээ хаан даатгал ч юм уу мандал даатгалтай ингээ хамтарч ажиллаж яйлаа гэж бодъё. Зарим нь ажиллаагүй байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бүсийн хүрээнд мастер франчайзing хүрээнд тэрийг бас яг хийх боломжтой. Одоо бол яг нөгөө нэг бид нар өөрсдийнхээ харилцагчийг л татах тий илүү аюулгүй үйл ажиллагаа явуулах манайх даатгалтай шүү гэдэг байдлаар ингээ явуулдаг мерсер ингээд 80-аа бол тийм бол байхгүй. Зарим брокер офисууд ер нь бол хийсэн байна. Энэ дээр ялангуяа ямар хилцэл дээр гардаг вэ гэхээр бид нар бол яг хилцэл хийж ажилладаг. Манай одоо энийг чинь дийл гэж яриад байдаг тийм. Худалдагч тал, худалдаа авагч тал, түрээслэгч тал, түрээслүүлэгч талын хоёрын хооронд нь уулзуулдаг ажил шүү дээ, тийм үү? Хооронд нь уулзуулаад за ярьсан юмнуудыг нь, тохирсон юмнуудыг нь гэрээ контракт болгож гаргаж ирэх үйлчилгээтэй тий. Ер нь бол бидний дийл дээр бол түрээсийн юм буюу одоо орон сууц хөслөх юм уу? Үйлчилгээний талбай объект ингээд түрээсийн гэрээн дээр илүү даатгалын үйлчилгээг бас санал болгож байгаа. Даатгалын салбарын ч гэсэн энийг айгүй сайн харж чаддаг болсон. Бид хэд айгүй их бас таниулт хийсэн л дээ. Танах энд нэг зах зээл байна тий. Энд одоо манай юутай ингээм хамтраач тий. Манай салбартай хамтраач манай зах зээл рүү орж ажиллаач гэ. За ер нь бол яг хуу галын юм одоо хийж байгаа юм. Галын даатгал, гал усны даатгал. За тэгэхээр бүр объектын даатгал болохоор нөгөө нэг өөрсдийнхөө яг хийдэг ховчлолтдог системээрээ ер нь бол хийгээд байгаа. Гал усных нь болохоор ер нь бол нэг орон суусан дээр бол аюу хямдхан нэг 60-аас 100 мянган төгрөг ер нь ингээд даатгалтаа 5 хүртэлх сая төгрөгийн ч юм уу те хохирлыг cover хийн гэсэн юм ерөнхий юм нөхцөлтэй бол байгаа. Одоо манай дээр мөнх даатгал одоо үйл ажиллагаа явуулаад манай ихэнх брокер офистай гэрээгээ хийцэн бас айгүй тийм юу байгаа байхгүй. Тухайн мөнх даатгалын одоо тэр сейлсүүд нь бол айгүй тийм мундаг байгаа байхгүй юу. Энийхтэй ичээ тэгэл харилцагчаасаа хөлсийг авчин тий. Агрессив л үздэг юм билээ л тий. Тэр нөө одоо яг шууд толгой за компанийн нэр хэлээд байгаа. Сүүлд нэг төслүүдээр гараад нэг байрыг одоо 2 зарж марцсан тий. Магадгүй тэр зарж байгаа хүн өөрөө мэдгүй байж болно шүү дээ. Тэр тохиолдолд одоо надад нэг байрыг өөр нэг хүн зараад дахиад нэг хүн зарцсан нэг байрыг 2 зарцсан тохиолдол жишээ нь үйл даатгал дээр ямар нэг юу байгаа юу? Жишээ даатгал хөдөл хөрөнгийн яг даатгалын одоо манай үйл хөдөл хөрөнгийн даатгал үйл хөдөл хөрөнгийн зуучлалын энэ хоёр салбар өөр салбар шүү дээ. Олон улсаар угаасаа ингээд merge хийгдээд буюу одоо нийлээд ингээд бүр ингээд цогц үйлчилгээг гаргаад ирсэн байна шүү дээ. Манай хөрхийн яг хөгжлийн шатн дээр л явж байна. Анхны нөгөө нэг энэ материаллэг те ингээд энэ ус алдах юм бол тийг нь гал тавих юм бол тийг нь гэсэн л юм байгаа. Энэ бол цаашлах бол боломжтой байгаа. Одоо энэ хоёр давхар ингээд зарагдаад байгаа маш их байгаа те. Байгаа. Кейсүүд бол байгаа. Тэнгуүч энэ чинь нөгөө ловрын шин чанартай болчихно шүү дээ. Гэрээ нөгөө гэрчлэгээ үйл хөдлөх хөрөнгийн нөгөө өмчлөлийн гэрчлэгээ гарсан уугүй юу гэдэг асуудал гарч байгаа. Хэрвээ гарсан бол бид нар тодорхой хэмжээний лавлгаа болон тэргээр заавал баталгааж болох хэрэгтэй. Юун дээр илүү гараад байгаа вэ гэхээр нөгөө гэрчлэгээнд гараагүй. Захиалгын гэрээгээр тийм нөгөө орон сууц захиалах ч юм уу үйл хөдлөх хөрөнгө захиалгын гэрээн дээр энэ маш том өөрчлөлт тэмдэглэгээ өгнө хэлэгдэг шүү дээ. Тий одоо бол нөгөө нэг өөрчлөлт тэмдэглэгийг хийлгээд байгаа. Тэгсэн ч гэсэн бас кейсүүд гараад байгаа. Янз бүрийн байдлаар нөгөө нэг компьютер дээр ингээ фотошоп ч юм уу тий одоо фотошоп гэх нь цаашаа одоо ийм янзлах ийм тохиолдлууд гараад байгаа. Тэр яг хуу ийм асуудлаас болж ер нь харилцагчид уг нь айгүй хамгийн том эрсдлийг л уг нь тиймэрхүү юмнаас сэргийлж л одоо үйлчилгээний хөлсөө өгж байгаа. Тий яг утга нь тэр байгаа байхгүй тий. Бүн цаг хэмнэх, эрсдэл хэмнэх, хамгийн сайн гэрээг хийх гэдэг ийм асуудал дээр чинь л ер нь мэргэжлийн эксперт, эйжентүүд, брокерсууд байх хэрэгтэй байхгүй. Нөгөө яг энэ sales талын ажил хийж байгаа альва тий бүх зүйл дээр л одоо борлуулалт байна. Тэгэхээр миний үзэж одоо миний төсөөллөөр шүү дээ. Миний боддгоор бол хамгийн сайн sales manager бол төлбөрийн нөхцөл дээр ажилладаг хүнийг хилдэг гэж хараад байгаа. Одоо жишээлбэл тухайн дөрөвний хэлстэй худалдагч тал за нэг нь одоо нэг юм авах гэж байгаа, нэг талын түрээсэлж байгаа ч үгүй юм. Тэгэхээр энэ төлбөрийн нөхцөлийг нь маш сайн ойлгоод тухайн хүнд нь тохирсон тий
За таны өрхийн орлого болон бизнесийн орлогот чинь за таны өксөд байгаа байршилт бол энэ их давгүй юм байна. Яагаад гэвэл энэ нь ийм учраас, тийм учраас магадгүй таны хүүхэд тэр сургууль сурдаг учраас таны одоо эдийн засгийн хувьд те төгжрөл одоо юу ч гэдэг энэ ийм байх шүү. За нөгөө талаас ийм шүү. Төсөл талаасаа аваад үзэх юм бол энэ байгууллагад урьдчилан захиалгыг энэ үед авч байна. Магадгүй бидэнд одоо мэдгдснээр үнэ одоо хэдэн сард ашиглалтанд орохоор нэмэх юм шүү. Магадгүй одоо бизнесийн байгууллагууд чинь нэг жилдээ нэг 2-3 нэмжиж шүү дээ. Урьдчилан захиалгын үнээсээ гадна дунд хугацааны нэг ашиглалтанд орох төгөх үед те улсын комисс хүлээгээд авах үед за тэгэнгүүт яг комисс хүлээж авснаас хойшоо дахиад нэг борлуулалт явангууд жилд дамжих юм бол хавар нэг үнэ нэмждэг. Тэгэхээр энэ үнийн өсөлт төлбөрийн нөхцөл дээр нь хамгийн сайн ажиллахын тулд танай байгууллагын зүгээс ямар сургалтууд ордог юм. Би жишээ нь муулж байгаа юм биш үү. Миний одоо их үйл хөдлөх хөрөнгийн зуршлын байгууллагууд дундаас уулзж исэн хамгийн сайн хүмүүсүүд нь дандаа брокер офисын захирлууд нь л байсан. Яг үндэ хэлэхэд шилдэг тийм одоо агентуудтай би за хэвээ ховорхон дарж исэн. Төлбөрийн нөхцөл гэхээсээ илүү байршил дээр алцаал хамгийн сайн байршилтай угаасаа сайн бүтээгдэхүүн бол өөрөө гарчна. Мэдээж тухайн үнэтэй тохиролцоол гарчиж байгаа байхгүй. Тэгэхэд брокер офисын захирлууд нь сайн байгаад байдаг. Магадгүй түрүүний яриадсан gold, platinum одоо хамгийн лагууд нь сайн байгаад байдаг. Үндсэн нөгөө нэг иргэн дээр олдож байгаа хүмүүс чинь нөгөө л дөнгөж нөгөө сертификат автсан хай сайнууд дээр явж байгаа хүмүүс чинь чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо та яг сургалт нь одоо хэр хурдан хугацаанд явдیں۔ Тэр мэрэгжлийн ажилуулах тэр одоо хүний нөөц бүрдүүл чинь яаж явдیں۔ Сургалтын систем чинь яаж явдیں۔ Зөвхөн одоо ингээл гадны франчайз гэхээр гадны хичээл заагаад авах хүн чинь Монголын дотоодын зах зээл дээр тэр хүний чинь бэлдэх ёстой. Тэгэнгүүт нөгөө нэг хүмүүс нь ажлын хажуугаар хийдэг. Би бол одоо яг үндэ хэлэхэд Remax гэх юм уу, ер нь бол үйл хөдлөх хөрөнгө 100-ийн хүмүүст хавшилтай байсан байхгүй нэг хэсэг. Одоо л ойлгож байна. Сайн байдгийн байна, борлуулалт хийдгийм байна, үр дүнгээ би үзсэн учраас ойлгож байгаа. Тухайн цаг үед чинь үнэхээр хэцүү байсан байхгүй. Одоо нөгөө нэг ажилтай байдаг, өөрөө нэг үнцэн ажилтай байдаг. Тэгснэ ажлынхаа хажуугаар байдаг. Уг нь бол би тэр чинь айгүй өөрөөр хардаг байхгүй. Борлуулалттай, барилгын борлуулалт, үйл хөдлөх хөрөнгөний борлуулалтыг айгүй өөрөө ингэж даачин хүн болгонтэй л өстой нөгөө ингэдэг өстой төрлийн болоогаа бодоод байсан чинь дөвийнхөө юмнуудыг хийждэг. Тэгээ хайчдаг. Үнцэн ажил нь биш. Тэгэхээр үнцэн ажил одоо зарцуулж хийхгүй хүмүүсээ болиулж болдог юм эсвэл окей чи одоо сахилгаан шаардлага хангахгүй байна бойл одоо чи нэмаа өг одоо чиний зөвшөөрлөг чинь туцлалаа ч гэдэг юм. Тэгэхгүй бол тэгэл нэг юм одоо нөгөө нэг монголчууд хэлдэгсэн сарын тэмдэг шиг ажилтдаг тийг хүмүүс байгаад байна шүү дээ. Одоо танаа дээр 1700 хүн байдаг болвол чадваргуунуудыг нь одоо ажтаачлал явуулаа, шалгалт явуулдаг юм уу, яадгийн хасгын насаа болиулахын болиулаад зэрэг дэвийг нэмхийн нэмээд ч юм уу тийм зохицуулалтаа хийхгүй бол стоо нэр айл болгонд нэг Remax нэг Солонгост ажиллаж байгаа хүн болчиход байна. За баярлалаа. Йоо. Би бас энд айгу юу н дургуултай ингээд нэг Remax чин гэдэг үгэнд ер нь ам дамжсан яриа шүү зөө. Би хувийн зүгээс хэлээгүй шүү тийм. Миний энэ хувийн бас үзэл. Би бас буруудаж байгаа юм биш. Юу гэхээр одоо би чинь 2011-ээс 12 хонд энэ салбарт одоо анх ингээд ажиллаж эхэлсэн. Яг л зуучлагчаар ажиллаж эхэлсэн. Одоо агентаар ажиллаж эхэлсэн. Доороос одоо доорч биш л дээ. Уг нь одоо энэ үйл хөдлөх хөрөнгийн brokerage agent, realtor гэдэг хүн хамгийн үнцэнтэй одоо хамгийн их мөнгийг олдог. Амар баян нөхдүүд байдаг байхгүй юу? Одоо их мөнгө олдог юм ер нь айгу хаслаар тэгээд айгу deal makers бүх юмд айгу мундаг. Ер нь агент гэдгийг ер нь тодорхойлох юм бол ингээд супермен байдаг байхгүй юу? Бүх төрлийн мэдээллүүд, мэдлгүүдийг мэдчихэд барилгын талаас дээр, даатгалын талаас дээр одоо тэр тооцоолон бодох, тэ зээл мэйлийнх нь юм хүмүүс бодох. За тийм байдаг гэдэг бүх юмыг мэдчихэд тийм хүмүүс байхгүй юу? Одоо энэ Remax брэнд 2015 онд орж ирж байхад би одоо өстой 4 жил ажилласан, 3-4 жил ажилласан энэ салбартаа агент хийгээд би өстой мэдх юм байна гэдэг ингээ бодоо явж байсан чинь яг ингээ олон улсынхын ингээ нөгөө олон улсын нөгөө ноу хавыг ингээ сонсоод өстой юу ч мэддгүй нөхөр юм байна гэд агентаар ингээ бодож эхэлж байгаа байхгүй. Тэгээ би бас нөгөө 2015 оны 8 сард яг манай Remax нөгөө нээлттэй ихээс өмнө анхны агентаар орж исэн л та анхны нэг 30 орчим л агент байсан. Тэгээ орж исэн. Тэгээд ер нь ингээ цаг хугацаа явах ирэхээр би өста айгуу түүхий өста гудамжны нөгөө нэг чейн шиг ажилдаг байсан юм байна те. Энийг ингээ сайжруулах хэрэгтэй байна гэж ингэж ер нь л ажиллаж байсан.
Тэгэхээр ер нь юу вэ гэхээр одоо бол байдал бол шал өөр болсон. Одоо манай Remax брэнд маань 10 жилийнхаа нүрийг үзэж байгаа. Одоо 10 сард яг 10 жилийн болно. Манай үйл хөдлөх хөрөнгийн зуршлын салбар чинь одоо Монзууч гээл анх эхэлжсэн 2000-аад оны ихээр 90-ад оны сүүлээр ер нь бол гарч ирсэн. Тэгэл дараа нь ингээд манай Osmo гэдэг айгу салбарын анхдагчд бас байна. Тэгээд ингээд явангууд чинь 20 гаруй жилийн түүхтэй за нэг 30 орчим жилийн түүхтэй нэг юм айгүй залуухан салбар байгаа байхгүй. Тэнгүүд чинь одоо яг энэ 10 жилийн хугацаанд яг энэ салбарын төвшөнд ярих юм бол одоо брендинг төвшөнд биш салбарын төвшөнд ярих юм бол бид энийг ингээд энэ олон улсын компаниуд орж ирээд ер нь ингээд буст хийсэн байхгүй. Төрөвчлүүлсэн гэсэн үг одоо. Одоо энэ салбарын юм. Та одоо жишээ нь харж байвал одоо Convenience юу тий. Convenience-ийн чинь ингээд буст хийчлээ шүү дээ. Одоо альва нэгэн одоо маркет хийх гэж байгаа газар бол ядчил нэг хажуудаа нэг шарга шүүгээ тавьсан нэг суух хэсэг тавьсан тэндээ нэг идэх гойм момингийн өв тавьсан тий суудал тавьсан байгаа даахгүй. Энэ бол шинжилэлт тахгүй. Энэ гарч байгаа ахиц зохгүй салбарт. Тэгээд манай Remax брэнд маань 15 онд орж ирээд би бол буст хийсэн гэж боддог мэргэжлийн үнийхээ үднээс одоо ер нь ингээ хараад байхад тэгээ араасаа ингээ дагуулж байгаа ингээ асуудлууд бол байгаа. За одоо ер нь бол 2020 оноос манай үйл хөдлөх хөрөнгийн зуршлын салбар тусгай одоо зохицуулалттай салбар болсон. Тусгай зөвшөөрөл авна. Тусгай зөвшөөрөл авж байгаа хүмүүс маань эргээд нөгөө агентуудаа лицензжүүлэх ажил байгаа. Тэгэхээр ер нь бол одоо ямар сургалтууд явдаг вэ гэхээр франчайз компаниуд ер нь бол франчайз доторх ихний сургалтуудаа явуулна. Одоо зөвхөн Remax гэлтгүй Sandri 21 ингээд Keller Williams гэх бүгд тийм сургалттай байна. Тэр сургалтаа явуулаад дараа нь эрх олгох буюу лицензээ авах сургалт маань болохоор нөгөө холбооноос захиалга өгч санхүүгийн зохицуулах хорооноос бүртгэгддэг. Одоо тэр чинь санхүүгийн зохицуулах хороон дээр бүртгэгдэх байхгүй юу? Тэгэхээр бас энэ подкастыгаа одоо далимдуулаад те тусгай ийм зөвшөөрөлтөө яг ийм лицензтэй агентаар л үйлчлүүлээрэ. Тэгэхгүй бол маш их fraud буюу лөөвөр гараад байгаа байхгүй юу? Би тийм агент, би ийм агент. Тэгээд тухайн агент чинь ганцаараа зүгээр лиценз авах боломж байхгүй. Заавал нэг компанид хариалагчиж тусгай зөвшөөрлийн хүрээнд ажиллах хэрэгтэй бол байдаг. Тэгэхээр ер нь бол франчайз компаниуд дотоодын сургалтуудаараа бэлтгэгдэж гараад лицензийн сургалтанд суугаад тэгээд дараа нь гарч ирээд тухайн одоо нөгөө нэг компаниуд нь өөрсдөө сургаж хөгжүүлэх, девелопинг хийх, девелопментний ажил явагдах байхгүй юу? Ур чадварын тухайн агентаа. Манай франчайз бус компаниуд байгаа. Тэр компаниуд маань одоо ер нь бол бас их би өөрөө яг тийм компанид анх ажиллаж эхэлжсэн учраас тухайн үед нөгөө нэг суралцах материалууд маш хомс байсан. Одоо бол арай гайг болж байна. Тэгтэл бас одоо франчайз бус компаниудыг хөнгөвдүүл юм байлаа. Энийг бол одоо манай үйл хөдлөх хөрөнгийн Actem, үйл хөдлөх хөрөнгийн одоо нөгөө нэг эрх олгох сургалт л одоо бэлтгэж гарч байгаа. Тэгэхээр яг франчайз бус компаниуд ер нь бол заавал сурах ёстой сургалт нь гэвэл тэр холбооноос зохион байгуулж байгаа санхүүгийн зохицуулахаараа холбооноос зохион байгуулж байгаа эрх олгох сургалт байгаа. Тэгэхээр тухайн би нэг компани франчайз бус компани захирлуулаа гэхэд би нэг 2 агенттай байлаа гэхэд 2 агентаа авчаад за энэ сургалтанд заавал суу шүү гэж. Тэгээд энэ сургалтандаа суугаад 2 шалгалт маань хоёлаа нөгөө шалгалт өгнө. Шалгалт өгөө тэнцсэн. Тэнцэхгүй бол юу эрх олгохдохгүй. Дахин шалгалт өгнө. Дахин шалгалт өгөөд тэнцэхгүй бол дахиж суух шаардлагатай болно гэсэн. Тэгээ ер нь бол яг олон улстай бол чинь Америкт болохоор нөгөө мууж болгоныхоо policy байдаг байхгүй өөр хуультай болох. Өөр хуультай, өөр холбоотой учраас. Одоо чинь 40 цагийн дадлага хийх хэрэгтэй болж байгаа. Одоо тийм эрх олгох сургалтанд суух хэрэгтэй. Тэгээ шалгалт өгөх хэрэгтэй гэх мэтчлэн одоо Калифорни мужи болж байна. Тэ иймэрхүү байдлаар ер нь бол явж бол байгаа хгүй манай одоо салбарын маань хөгжил. Тэгээ ер нь яг цаашлаад одоо ямар ч юм ирэхгүй лицензгүй хүн үйл хөдлөх хөрөнгө зуучлахаа байцсан. Одоо тийм асуудлууд гараад байгаа хгүй. Одоо бас хөгжил дээрээ л явж байна бидэд салбарын тийм асуудлууд мерсэр нөхдүүд ямар ч тийм ирэх мэрх байхгүй гэж хүний юм зараад эсвэл ингээд лөөр мөврийг яваад байгаа хгүй. Тэгээ тэр маань болохоор одоо ер нь зохицуулалтаа болсон. Бид нар бол цаашаа мэдээлэл нөгөө санхүүгийн зохицуулах хороор байгаа мэдээлэлээд
санхүүгийн зохицуулах хорооноос тухайн этгээдийг одоо нөгөө хариуцлага тоосох асуудал захиргааны иргэний болон одоо нөгөө юу хуульчин юу лээ нөгөө манад хэрэгжээд байгаа зэлэг зөрчлийн би энэ зөрчлийн хуулийн нэрийг л марцчихын. Тэр зөрчлийн хуулиас тэгээд захиргаа гэдэг ер нь болж байгаа. За тэгэхээр одоо үгүйсээ нэг заллин ч юм уу энэ сэдвийг ярих юм бол угаасаа баг манай подкастын сэдвийг хүрхгүй шүү дээ. Тэгэхээр надад бол нэг ийм асуулт байгаа. Угаасаа агент маань бол одоо нэг одоо үйлчлүүлж байгаа үнэ за энийг залилчий гэдэг юм албаар бол тийм байхгүй. Тэр бол би 100% итгэлтэй байна. За нийт одоо агентууд болоод үзэж байгаа одоо үйл хөдлөлгөө зарах гэж байгаа эсвэл авах гэж байгаа хүмүүст тийм 3 шинж тэмдэг хэлээч. Одоо за өөр бол мэдээж маш туршлагатай байхгүй. Энэ 3 шинж тэмдэг илэрж ивэл наа чи ер нь бол нэг жоохон заллин байж магадгүй юм шиг тий. Одоо брокер дээр энэ дээр ингэдэм юм шиг чараач идэм. Одоо нөгөө нэг юм шинж тэмдэг байна. Агент ч гэдэг юм уу эсвэл одоо нэг юм зүгээр л худалдааныхаа хувьд тухайн баярыгаа эхлээд таних хэрэгтэй байдаг байхгүй. Энэ зүгээр хааж байгаагаар. Заавал ч үгүй юм 100-ын компанид биш KYC эхлэеч. Тэр үнэхээр хүн одоо худалдаа авахч бол потенциал баяр мөн үү? Эсвэл тэр яг үнэхээр яг юма зарах гэж байгаа хүн мөн үү? Тэрийг эхлээ сайн таньдаг байхын тулд одоо анхны шатны мэдлэг мэддэггүй энэ сургалтаа. Би болохоор бүр илүү заллингийн юм асуугаад байгаа байхгүй. Тэрийг бол ойлголоо. Одоо ингээд заллингийн юм чи өөр шин шинж тэмдэгтэй те. Тэгэхээр за ийм шинж тэмдгүүд илэрвэл наа чин фейк буюу заллин байж магадгүй шүү те. Бүр заллин гэж хууль зөрчсөн бүр ингээд сэтэлтэй байдаг зүйл байхгүй те. Тийм тохиолдол гараад байгаа шүү дээ. Одоо гэрчлэгийн амын хурамчаар үлдэх лавлагааг нь хийчихтэй. Тэгэхээр тийм нэг 3 шинж тэмдгийг хэлж өгөөч. Танд минийхэд хэцүү гэхдээ нэг иймэрхүү зүйл байвал нэг юм ч юм уу илэрчвэл би брокерлогоо ярих юм эсвэл бүр эзэнлүү яриад асуух юм байна те гэдэг ч юм уу. Шинж тэмдэг гэхээс илүү ер нь одоо яг үйлчилгээ авах гэж байгаа хүмүүст ер нь зөвлөхөд эхлээд тусгай зөвшөөрлийн дугаар байна уу? За лицензийн дугаар одоо төгсөж байгаа хүн болгон одоо агент болгон өөр өөрийн гэсэн лицензийн дугаартай байгаа. Тэгэхээр тэр лицензийн дугаар нь байна уу гэдэг асуулт. Үйл хөдлөх хөрөнгө үүд дугаар шиг одоо яг тийм agent license гэж юм байдаг. Agent license тэр license-ийн дугаарыг асуух хэрэгтэй. Хэрвээ байхгүй байвал ямар компанид хариалагддгийг асуух хэрэгтэй. Broker office ч юм уу. Тийм broker office. Тэгэхээр тухайн лиценз авах хэвээр агент чи юу гэхээр заавал тодорхой компанид хариалагдах хэвээр. Ер нь олон улстай ч гэсэн ер нь тэгж явдаг. Хариалагдахгүй бол тэр одоо агентийн лиценз хүчингүй гэсэн үг. Одоо болохоор яг нөгөө сертификат ингээд юу яагаад байгаа юм л та. Одоо ингээд төгсөөд сертификат ингээд өгөөд байгаа. Тэгээ өгчөө тэр хүн чинь ингээд 1 жил мэл орчим ажиллаад ингээд гарчвал яг уу тэр сертификат угаасаа байж л байна шүү дээ тий. Тэнгүүтээ одоо нөгөө бид нар бол яг уу тэр гарсан орсон бүх юмнуудыг тэр програмаас ингээд тий системээс ингээд асуулах хүсэлт өгөөд аваад ингээд явчихна гаргуулах орхон тий. Тэнгүү чин тэр хүн чинь магадгүй тэр за муугаар ярихад зүгээр сертификатаа ингээ барай. За би ийм эрхтэй агентаа гэх боломжтой байхгүй. Тэгэхээр ямар компанид хариалагдах вэ гэдгийг асуух хэрэгтэй. Одоо үйлчлүүлж байгаа. А тэр компани одоо утас руу залгаж тэр мэдээллийг нь авч те ажиллах хэрэгтэй. Одоо тухайн хүн маань лавлах хэрэгтэй гэсэн таад юм байт юм уу те. Хандлт хийх нь шүү дээ. Тийм хандлт хийх. Үнэн үү те энэ хүн ажилтгүй за. А тиймэрхүү зүйлүүдийг хийсэн тохиолдолд яг лавлаад асуусан тохиолдол окей гэж байвал асуудалгүй. За бүр болохгүй бол офис дээр нь очиж болно тий. Тэр бол хамгийн одоо best шилдэг бол арга нөхгүй. Тэгэхээр нөгөө брокер офис дээр нь очиж уулзах, компани дээр нь очиж уулзах. За ер нь юм үйлчил. Ер нь бол манад ер нь real estate-ийн үйлчилгээ авах гэж байгаа хүмүүс илүү их ирж уулзуул их тохиромжтой байдаг. Очихоор баг өөрийгөө ч эрслээс хамгаалж байгаа юм шүү дээ. Тийм. Би ийм агент шүү, нэг ийм одоо ийм орчинд байдаг ийм одоо оффист байдаг агент юм байна те. Оффист ажилладаг агент юм байна. За ер нь нэг иймэрхүү хүн юм байна гэж юуг нь бол мэдчих байхгүй. Тэгэхгүй нөгөө хүмүүс маань тэгэл нөгөө уг нь их чухал ажлаа одоо бүтээлгүүлэх гээд байгаа шүү дээ. Үйлчлэл хөрөнгө авах чухал зарах те. Тийм чухал үйлчилгээг авах гэж тэр хүн чинь уг нь тухайн хүн дээр агент дээр мэрэгчлэлтэн дээр очих хэрэгтэй байна. А эсвэл очиж үнэхээр чадахгүй бол бидний зүгээс юу гэдэг вэ гэхээр дундаа ууз гэж ярьдаг байхгүй. Кофе шоп эсвэл хоол идэнгээ бизнес яриагаа ярьж байгаа. Кофе уунгаа бизнес яриагаа яриад ингээд нэрийн хуудастай юмнуудаа ингээд солилцоод ингээд явж байгаа. Яд царайг нь бол заавал хэрэгтэй. Одоо би хоёрыг танихгүй байж ингээд яриад хоёр ингээд чулуу үлгөөд ээж магадгүй байхгүй юу те. Одоо би тийм авах гэсэн ингээд амар өндөр дүнтэй хэлдэг. Тийм авах гэсэн ингээд
Тэгээ за уулзсан ингэнгүүт л ахын завгүй. Их чин завгүй. Дүүн завгүй, найзан завгүй гэдэг асуудлууд байгаад байдаг. Тэгэхээр тухайн хүн маань хэрвээ үнэхээр одоо эн чинь нэг баал авах гэж байгаа, үзэг авах гэж байгаа, эсвэл баал зарах гэж байгаа, таалах зарах гэж байгаа юм биш. Эн чинь бүхэл бүтэн өөрийнхөө хэдэн жил цуглуулсан тий үйл хөдлөх хөрөнгөө заруулах гэвэл яг нөгөө баталгаатай, нотлогоотой яг мэрэгжлийн хүмүүст нь хандараа тэхийн тулд та очоод хүсэл сонирхлоо илэрхийлээд уулзсан хүмүүнийхээ нүүр царайг хараад нэг юм үнэмлэхийг нь хараад нэрийн үцгийг нь хараад явах хэрэгтэй шүү. Тэгжээж л сайн үйлчилгээ явагдана. Тэгээд тэрийг бол агентууд бол өдөр болгон хийж байгаа байхгүй юу? Ингээд өдөр болгон тим хийж явж байгаа. Таны хувьд бол заавал өдөр болгон хийх биш. Тухайн цаг үедээ нэг уулзаал за нэг үзүүлэх гэж нэг уулзсан тий эсвэл хоёр талаас уулзах гэж нэгээс хоёр удаа уулзсан. Тэгэл гэрээн дээр гар үсэг зурхал асуудал байхгүй. Тэгэхээр иймэрхүү асуудлууд дээр манай харилцагч маань бол ийм зүйлүүд хийх. Заавал очиж хэрэгтэй мэдээлэл тий үнцгой ядаж царайг нь харах тий. Тийм шүү. Тэр бол маш чухал юм байна. За ингээ отко хувцаа ингээд нэг жоохон тухтаа сууч. Харин би жоохон яагаад тань яах юм тэгээ. Би нэг асуулт асууя. За би танаа ингээд нэг сая нэг зүйлийг л амар олзуурхаад байна. Гэхдээ энэ яг үнэн үү гэдгийг одоо би яг асууя. За танах ингээд маш олон ажилчинтай. За Keller Williams, Century 21, за бусад локалтэй байдаг үйл хөдлөх хөрөнгө зуучин компаниудаас их окей, manpower ихтэй юм байна. За хоёрт танаа одоо платформ те танаа database том юм байна. Окей. Гэхдээ үнгүй цэг юм байна гэж бас нэг бодлооны сайт шүү дээ. За тийм үйл хөдлөх хөрөнгө машин бүх л юм байна. За тэгэнгүүт энд нэг юу байдаг вэ гэхээр CLV гэж одоо юм яригддаг тийм customer lifetime value. А тэгэнгүүт үнгүй цэг юм дээр нэг сэргэлэн нөхөр жишээ нь машинаа зарахтаа 3 өөр утасны дугаар дээр нөгөө машиныхаа зургийг арай өөр төрлүүдээр ч юм уу те зургийг аваад тавьчихдаг. Нэг бүтээгдэхүүнийг 3-аар, 5-аар, 10-аар бүртгээд хамгийн их харагддаг. Танай платформ хэр ухаалаг вэ? За хоёрт танаа энэ дата дээр байгаа одоо гэрээ хийсэн байгаа энэ үйл хөдлөх хөрөнгөний мэдээнүүд шүү дээ. Зарах гэж байгаа, түрээслэж байгаа энэ мэдээнүүдээ орууллаа. А тэгэнгүүт гэрээгээ хаадгүй тохиолдол маш их байдаг. Одоо нөгөө хүн чинь real time те энэ гэрээ хаагдсан шүү, зарагдсан шүү, эсвэл гэрээ цуслагдсан ч гэдэм. Энэ байдгүй хин нэгэн агентийнхаа ажлыг ингээд 2-3 хийгдээд байдаг. Нөгөөх нь аль дээр зарагдсан ч байд юм уу. Тэгэхээр энэ нэг ийм одоо нэг бүхлийн ухаалаг ажиллаж штэ. Тэгэхээр танай платформ өөрөө тийм амар супер үү. Магадгүй тэр энэ франчайз гадны дээр Remax-ийн дээр Америк дахь төвөөсөө та нарт ингээд одоо юу гэдгийг одоо хил мэлийг нь одоо ийм конверт хийгээд шууд өгсөн байдаг юм уу? Эсвэл та хэд Монголдоо энэ бүх database 10 жилийн өмнө эхлүүлсэн юм уу? Энэ хүчин чадал гэдэг юм чинь өөрөө ардталтаа яг энэ технологи болчиход шүү дээ. Ухаалаг. За дээрээс нь хэрэглэгчээ таньдаг, бүртгэдэг, эргүүлээд тухайн хэрэглэгчийн тэр нөгөө behavior-д гарч ирдэг шүү дээ. Энэ магадгүй байгууллага бол иймэрхүү зан төлөвтэй барилгууд нь бүтээгдэхүүнүүд нэг юм ч гэдэм үү. Эсвэл нөгөө түрээслэгч нь бол олон удаа хандж байгаа бол за энэ хүн бол нэг жоохон яардаг төрлийн хүн шүү. Эсвэл бол яадаг чинь те нэг юм. Танаа одоо яг энэ хамгийн лаг хүчтэй зэвсэг буюу нэгт платформ эргүүлээ тэр маань өөрөө ямар ажиллах системтэй гэдгийг гадны том систем ажиллаад байгаа юм. Би бол мэдэхгүй байгаа даа. Энэ дээр платформ дээр уучлаа би нэмээс сэдвээ чухал айгу сонирхолтой байгаа л да. Платформ дээр би ингээд бодглохоор одоо мегатаг адилхан саналтай танах үнгүүг ашиглаад байдаг байна. Америкт бол чинь үйл хөдлөх хайхтаа яг Remax-ийн өөрлөн ингээд орж агаад одоо платформ ашиглаж. Энэ асуултанд хариулсны дараа амар том зэвсэг шүү дээ. Эднэрт өөрийн гэсэн маш том дата зэвсэг байна. Эргүүлээд эндээс маш том датануудыг дээрээс нь болно. Тэгэнгүүт эргүүлээд хариултаас нь хэдүүлээ хөөгөө явчих. Remax нэг агентууд өөрсдөө нэг платформоос санал болгохдоо Монголд одоо Facebook эсвэл одоо үнгүүгээр зараа шийдэж өгöd байдаг байхгүй. Би бол яг мегатайдлага асуугаад байгаа. Яагаад өөрсдийнхөө нэг платформ шийддэг юм бэ те. Тийм л тусдаа одоо мундаг Remax-ийн бол яг өөрийнхөө юм ажиллахгүй хүний үнгөө одоо Facebook ажиллаад идэв. Ингээд яг би бол платформд илүү serious хандаад байгаа. Окей. За манай ер нь яг уу манай энэ үйл хөдлөх хөрөнгөний зуучлалын бүх франчайз байгууллагууд одоо энэ Century 21, Keller Williams энэ бүгдээрээ ингээд дотоод системтэй өөр ингэсэн програмтай. Франчайз байгууллагуудын бас нэг том давуу тал нь тэр манай програм болохоор ер нь дэлхийн 80 гаруй орн ашигладаг. Яг формат одоо ийм дим одоо RGS гэж ярьдэн шүү дээ тий. Ер нь бүгд адилхан. Энэ бол Funks модель нэг юм байна тий. Бүгд нэг Griptech компани Канадад одоо хөгжүүлж ажилладаг Канадын компани байхгүй юу?
Тэгээ манай одоо Remax-ийн Азийн бүсийн чуулган уулзалт одоо жишээ нь Монголд болох гэж байгаа. 7 сард 7 сарын 2-ноос 3-ны хооронд бид бас айгүй олон нөгөө Remax-ийн Азийн бүсийн хүмүүстэй ер нь уулзах юм. Тэгэхээр ер нь нэг асуудал маань болохоор манайх нөгөө нэг хөрхий ядаж хаягийн асуудал байдаг байхгүй. Одоо өнөөдөр жишээ нь ингээд ирэх гэж тэрний хажууд энэний хажууд гэж хэлж байгаа байхгүй тий. Ихтлүүрээ хажууд. Ихтлүүрийн хажууд. Эсвэл одоо юу гэдэг юм инх таймны гүрний урд байгаа гэж. Тэгсэн чинь олон улс дээр болохоор энэ хаягчлалтын энэ асуудал нь бүр яг ингэ тодорхой шийдэгдсэн тий. Тэнгүүд нөгөө програм дээр ажиллах гэнгүүт бас анх биднэрт ингээл айгу юу гарч ирсэн л та. Нөгөө нэг хүндрэлүүд годомж удамжаач мэдгүй те Английн годомж нь хааны их Монгол улсын годомж нь хааны те. За бидний яг энэ платформ болохоор одоо сая хэлсэн 80 гаруй орнд Канадын яг компани бол одоо хөгжүүлдэг. Тэр эрхийг нь бол авдаг. Тэгээд бидэд одоо бүх агентууд тэнд өөрсдийнхөө үйл хөдлөлгөөнгийг бол явуулдаг. Үйл хөдлөлгөөнгийн датагаа одоо бүртгэж явуулдаг. Тэгээд энэ дата маань болохоор биднэрт болохоор эргээд саяны хэлсэнчлэн зах зээлийн үнийг гаргаж өгдөг CMA, харилцагчийн CRM-ыг бол хийж болдог. За тэгээд дээрэс нь одоо ер нь бол яг тэр агентд зориулсан платформ баггүй юу? Агент өөрийнхөө бизнесийг өөрийнхөө харилцагчдыг бүх харилцагч buyer буюу худалдан авагч листинг буюу зархаж байгаа юмнуудаа бүртгэдэг. Тэгээд тэр нь болохоор хэр их бүртгэж явна тэр нь өөрт нь ажиллаж эхэлнэ. За манай Remax-ийнх бол одоо сая энэ оноос эхлээд бид нэр SAP гэд сонсноо тий. SAP ч маш том компани шүү дээ. Герман төвтэй. Тэгээ бид нэр SAP-гийн платформыг одоо яг ашиглаад одоо нэвтрүүлсэн, лонч хийгдээд бидэд ашиглаж эхэлж байгаа. За тэр маань болохоор нөгөө бас л адилхан нөгөө агентуудын бизнес зориулсан AI технологиг ашиглан тухайн агент өөрийнхөө мэдээлэл датаг бүртгэнгүүт одоо нөгөө өөрөө нөгөө мэрэгжлийн хувьд ямар левелтэй байна, ямар сургалтыг одоо recommend хийх үгээд ингээд маш олон зүйлсүүдийг бол хийж байгаа. Тэгээд SAP ч юм бол одоо нөгөө нэг NBA, FIFA энтрийн бүх өвтийн томоохон компани шүү дээ тий. Нэмэ холдинг бас нэг SAP-г нэвтрүүлж. Тэгэхээр нөгөө ер нь бол SAP бид нар одоо ашиглаад дотроос явж байгаа захиргаа агент гэлтгүүгээр тий ашиглаад явж байгаа. Тэгэхээр энэ датаны хамгийн том юу нь болохоор бид нар бол одоо 10 жилийн датаг бол үүсгэсэн байгаа. 10 жилээс хойш бүртгээд ингээ явцсан датанууд үүссэн байгаа. Цаашлаа ч ингээд улам л олон болох бах. Манайд одоо 100 гаруй мянган үйл хөдлөл хөрөнгө байгаа. Тэгээ энэ үйл хөдлөл хөрөнгүүдийг одоо жишээ нь давхардуулах боломжгүй байдаг. Бичиг баримтын дугаарыг хийцдэг байхгүй юу? Угаасаа бүртгэдэг гэсэн үг. Үе дугаараар нь баг явчихсан гэсэн үг тий. Энэ эцсийн ашиглалтанд орцсон гэрчлэгээтэй дугаар. Маань захиалгын дугаарыг бас бүртгэн тий. Хэрвээ тэр нь ингээд давтагдсан шүү дээ тий. Давтагдсан орсон бол тэгээ бүртгэдэггүй ингээд байждаг байхгүй юу? Эхний бүртгэгдсэн нь л бүртгэгдэн дараагийнх нь бүртгэдэггүй. Тэгэхээр ер нь бол харилцагчид нөгөө үйлчлүүлж байгаа хүмүүс ингээд баг нэг байраа зарлахын тулд 80 Remax өгч гээд байдаг байхгүй юу? Та тэг шаардлагагүй байхгүй юу? Уг нь нэг Remax-та өгчөд тэр нь бид нэг ийм том тоогооноос л энэ тэндээс л юмнуудаа хайж байгаа халбагдж байгаа л нэг хэлбэр байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол үе дугаар болон энэ нөгөө захиалгын гэрээний дугааруудыг бид нар ингээ хийхэд шууд орохгүй болчихно гэсэн. Одоо би жишээ нэг лист одоо тий үйл хөдлөл хөрөнгөний мэдээллийг оруулаад мега оруулах гэнгүүт адилхан үе дугаар оруулахыг бид нар бол шаардна. Тэгээд тэр нь угаасаа орохгүй давхардж орох боломжгүй гэсэн нэгт. Хоёр тэгэхээр тэр нөгөө нэг үйл хөдлөл хөрөнгөний одоо зарагдсан борлуулагдсан гэдэг хаалтын асуудлыг бол яг нөгөө тухайн одоо салбарынх нь тий франчайз компанийх нь нөгөө одоо процессын таскын асуудал байхгүй юу? Хурдан зарагдах одоо хурдан тэрийг нь хаах маах асуудлууд бол яг бол тэр цэвэр таскын асуудал. Заримдаа тэрийг нь нөгөө нэг юу яадаг тохиолдлууд байдаг. Зарагдаагүй нөгөө мөнгөө дутуу өгцөн байгаа тохиолдол тэрийг бол хаач чаддгүй. Гүйлгээ хаагдаагүй л гэсэн үг юм байна л да. Хаагдаагүй тий арай болоогүй байгаа гэсэн үг шүү дээ тий мөнгөө бүрэн өгч дуусаагүй тий. Одоо нөгөө баер тал нь лист талдаа 100 сая өгөх байсан чинь 70 сая өгч 30 саяын дутуу байвал бид нар тэрийг хааж чадахгүй байхгүй. Яг хөө тэрийг бас нуух муух системүүд бол байдаг. Системээс одоо нууж одоо олон нийтэд харагдахгүй байх юм опшнууд бас байдаг байхгүй. Тэрийг яг хөө бас ашиглалтыг юугаар шийдэх вэ гэхээр тухайн франчайз компани өөрсдийнхөө агентуудыг бас нөгөө хэрэглэх
Сар болгоны сколууд тийм байдаг. Одоо энэ ч мэдээж гар ажиллагаа байгаа шүү дээ. Тэр хүн чинь гэрээгээ хийсэн байна уу, өөр нь одоо төлбөр мөнгө авсан байна уу ч гэдэг юм уу те. Гэрээний хаах дүгнэх нэг ажил шүү дээ. Тэнгүүт нэг юм дотоод нэг аудит ч гэдэг юм уу те. Шалгадаг real time за энэ хаагдсан байна, хаагдаагүй юм байна ч гэдэг юм уу. Автоматжуулалтын хувьд л автоматжуулалтын хувьд ер нь бол зарагдсан тохиолдолд биднэрт бол нөгөө администратор менежер гэж бол манайд одоо байдаг те. Дотоод энэ хариуцсан менежерүүд нь ер нь бол заавал тэрийг бол хаадаг. Хэрвээ яг борлуулалт яг гараад тухайн ажилтнаа мэдэгдээ те, тухайн мэрэгчлэлтэндээ мэдэгдээд за би энэ борлуулалтыг хийцэн шүү. Энийг програмаас асаад өгөөрэй гингүүт шууд хасчдаг. Одоо жишээ нь за одоохондоо бол жишээ нь зарим салбар бол өдөртөө одоо 10-20-оор нь зарж болж чадахгүй байгаа шүү дээ тий. Энд чинь бол нэг тийм их ажлын асуудал биш байхгүй юу? Нэг өдөртөө нэг хоёр борлуулалт хийх юм бол нэг хоёр борлуулалтыг хаачаал явчихна. Гэхдээ борлуулалт хаагдсан тохиол олон нийтэд бол харагдахгүй гэсэн үг. Олон нийтэд бол зарагдсан эсвэл түрээслэгдсэн гэдэг байдлаар ер нь бол харагдаг. Саяны бас таны асуусан нөгөө Remax-ийн сайтаа ашиглаж болдгоо мó гэдэг юм дээр яг мэдээлэл шийдэхдээ Remax-ийнхаа линк гэж юм уу те. Тэгэхээр Facebook-ийн линк одоо үнгүү линк гэдэг шүү дээ. Энэ бас айгуу тийм биднэрт бас ажиллах хэрэгтэй асуудал бол байгаад байгаа. Тэгээ юу гэхээр Remax-ийн брендийг болохоор альва нэгэн брендийг master franchise эзэмшиж байгаа компани хувь хүн хуулийн этгээд ер нь промот хийх ер нь үүрэгтэй байдаг. Одоо KFC-г бол master franchise эзэмшиж KFC-ийн л одоо брендинг хийх хэрэгтэй гэсэн үг. Ер нь томоор энэ өргөн өрөөнд ер нь брендинг хийхдээ бүтцийн асуудал баг болж байгаа юм тий. Тийм. Тэгэхээр ер нь бол Remax цэг MN-ийг бол ашиглалтын юу магадгүй цаашдаа бол үнгүүгээр ашиглахгүйгээр ер нь бол явагдах байх гэж бол харж байгаа. Мэдээж тэрийг нөгөө нэг стратегийн одоо митинг интерээр л ер нь шийдэн л дээ. Тиймээс би одоо master franchise эзэмшигч би яасан ч ятын энийг ингээ өөрчилчихье гэж болохгүй байхгүй юу. Одоо бол эн чинь цэвэр collaboration буюу одоо ингээд нөгөө хамтын ажиллагаа болж байгаа байхгүй юу. Энд чинь би нэг хүнд нэг юм зарцсан шүү дээ. Тэр хүн чинь бас тэндээс ашиг олох хэрэгтэй шүү дээ, тийм үү? Тэгэхээр эн чинь одоо ингээд ийм уулзалт яриа ингээд хоорондын нэг хүний эрх ашиг биш нилээд их хүний эрх ашиг цаана хөндөгдөж байгаа учраас энийг маш болгоомжтой ер нь бол хийх хэрэгтэй. Яг одоо манай Remax биш ер нь салбарт ажиллаж байгаа бүх агентууд, риэлторууд юу гэдэг нь вэ гэхээр үнгүүгэл маркетингийн төлөө болгоод байна л да. Тэр л яриад. Тэр төлөлийг хийгээд байгаа байхгүй юу? Яг уу болно. Тухайн хүмүүс яаж одоо мэдээж тэр одоо тэр үнгүү гэдэг компанийн л одоо ашиг өндөр болж штэ тий. Тэгэхээр яг уу энийг чинь нөгөө нэг юм стратегийн хувьд ингээд задлах айгүй олон арга байдаг л та. Тэгээ одоо тэрийг одоо яриад яг уу мэдээж энэ чи одоо салбарын юм учраас нэг нь одоо Монгол сайлгаас илүү цаа. Платформ ярьсан дээр бас нэг асуултаа байна л да. Одоо Монголд за асуудлыг сая ярьчлаа. Гадагшаа одоо айгүй платформоор дамжиж одоо бусад одоо Тайландаас ч юм уу мэдээлэл хайхтаа та хэд дээр байгаа мэдээлэлүүд одоо хэр хоорондоо конверт солигдож байна. Солигдож шүү. Би болохоор хүсэж байгаа гадаадаас хүмүүс одоо Монгол үйл хөдлөлийг худалдаж аваасаа тий. Одоо тэр бол бас чухал шүү. Тэр хүмүүст одоо магадгүй одоо темплейт нь англиар ч байдаг юм уу тий. Тэгэхгүй бол баахан ингээд одоо чинь хаан бол дөр хуудаг гэж бичиж тий. Тэгэхээр тэр ингээд үндсийн темплейдүүд юм бол надад болохоор чинь нэг гадны үйл хөдлөлийн мэдээлэлтэй харьцуулахад амар зөрүүтэй харагдаад байдаг. Тэгэхээр ялангуяа платформ дээр бичихтэй ядаж ингээд гачийнхаа дараалалаараа одоо гараад үнгүү дээрээ тавьдаг ч юм уу тий. Эсвэл дүүргээ бүтэн тавьчих ч юм уу тий. Ингээд магадгүй одоо мега Тайландд үйл хөдлөх авахд одоо танаа платформоор дамжиж болох уу? Заавал хүнээр дамжих хэрэгтэй юу ч гэдэг юм. Би энэ платформ ашиглавал бидэд илүү хэлбэр шүү дээ тий. Манай Remax-ийн эйжентүүдийн одоо эйжентээр ажиллах эсвэл эйжентээр үйлчилгээ авахын хамгийн том давуу тал нь бид нэр дэлхийн аль ч оронд үйл хөдлөх хөрөнгөний чинь олж өгч чадна. Энийг болохоор дотоод энэ програмаараа олж чадна. Одоо бид энд байгаа хүмүүс манай сүлжээрөө яг одоо энд ороод манай Remax дотор байгаа 120 орны аль ч орноос үйл хөдлөх хөрөнгө хайх боломжтой. Тэгэхдээ хайхын тулд та тодорхой мэрэгжлийн хүнтэй байхгүй болохгүй. Яагаад вэ гэхээр бид нар ийм олон улсын юм ярьж байгаа тийм. Одоо манай Монгол улс гэхэд чинь Улаанбаатар гэдэг ганцхан том хот байгаа байхгүй. За Эрдэнэ Тархан гэдэг ингээ явах юм бол тэр хоёр бол том metropolitan city гэвэл гүгүү тийм ээ. Америкийг яриад үзэхэд маш олон хоттой байхгүй. 10 гаруй мянган хоттой байхгүй. Тэгэхэд 10 гаруй мянган хотын
зөвхөн нэг дүүргийн зөвхөн нэг районд ажилладаг эйжентүүд бас байдаг байхгүй. Зөвхөн тэргээр ажилладаг. Одоо манайд ч болохоор нэг ч урагшаа зайсан руу явбал нэг ч хоошоо лагер руу явбал нэг ч энэ хажууд тишээ өөрөө яваад байгаа тий. Тэгэхээр одоо үйл хөдлөх хөрөнгө авахын тулд яг мэрэгжлийн хүнтэй нь одоо холбогдох одоо гадагшаа авахын тулд байна шүү дээ. Маах одоо үйл хөдлөх хөрөнгийн гадагшаа гэх юм бол Remax-ийн хувьд Virginia Ardal хамгийн ихний борлуулалтыг бол хийсэн. Одоо Дубайд хийж байгаа. Дандаа Дубайгийн үйл хөдлөх хөрөнгүүд дээр ажиллаад бараг 20 гаруй үйл хөдлөх хөрөнгүүд бол зарцсан байгаа. Тэгэхээр Дубайд ч бол одоо өстой цэвэр ашигтай хөрөнгө оруулалт гэж бол үзээд байгаа байхгүй. Тэгээд тэхийн тулд мэдээж тэр хүндээ нөгөө эдийн засгийн хувьд хөрөнгө оруулалтын хувьд гээл гадагшаа үйл хөдлөх хөрөнгө авах чинь хууль эрх зүй гээл маш олон зүйлүүдийг мэдээллийг өгөх шаардлагатай болж байгаа байхгүй. Одоо бид нар бас юу манай Remax-ийн ер нь Тайланд руу за бас Малайз руу гэл маш олон энэ зүүн өмнөд Азийн хэмээг одоо ер нь эхлээд дайлаар мортсон байгаа даа. Гэхдээ бүгдээрээ биш тодорхой мэрэгжсэн, бэлтгэгдсэн агентууд ер нь бол тэр борлуулалтыг бол хийж байгаа. Тийм. Одоо сая ярьж штэ. За ингээд хөрөнгө борлуулалт олон улсад ч явж гин, хооронд нь холбож гин те. Тэгээ миний харж байгаагаар нэг юм байгаад байгаа юм л да. Одоо үйл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж өгнө гэдэг нь тухайн хүний бизнесийг зарж өгч гин гэсэн. Тэгэхээр тухайн бизнес өөрөө ямар үр өгөөчтэй юм бэ гэдгийг нь авч байгаа талдаа одоо сайн ойлгуулж тайлбарлах. Аргуулээд магадгүй саяны ярьж штэ. Эмират жишээлбэл ингээл Дубайд жишээлбэл үйл хөдлөх хөрөнгө зарж байна гэдэг. Тэгэнгүүт фейлдсэн тохиолдол бол бас зөндөө сонссон. Таиландд ч гэсэн. Маш гоё вил авсан. Ашигтай гэж сонссон. Яг бод амьдрал дээр очисон чинь нөгөө хүн хүчний асуудал. Эргүүлээд нөгөө recovery гэж засч масаал янзлах одоо нэг барилгын нэг юм урсгал засварыг хийх ёстой байдаг шүү дээ. Тэр асуудлууд маш өндөр өртөгтэй байсан. Анх тооцоолж ирснээс өндөр. Нэгсэндээ муугаар яхад одоо нэг үйл хөдлөх хөрөнгө 100-ын тал маань зарж өгчөөд гараад явцсан. Юмаа худалдаж байгаа тал маань мөнгө аваад гарчихсан. Авж байгаа хүн хохирж байгаа байхгүй. Тэгэхээр ийм прогноз сайн хийдэг эдийн засгийн яг мэрэгжлийнх нь хүмүүсийг та нар авч ажилуулдаггүй. Магадгүй яг ийм интернэшнл ийм хоорондын худалдаа авах ажил дээр оролцож байгаа бол хоёрт хуулийн асуудлыг ингээд хоёр улсын хооронд миний сонсноор татврын асуудал яригддаг. Мөн нөгөө талаас нь тухайн улсын заавалчгүй эрх бүхий одоо нэг брокероор дамждаг. Жишээ нь Дубайд 2 газар байдаг миний судалснаар. Тухайн 2 газартай гэрээ хийж одоо худалдаа авах юм аа. Одоо яан тэгээ 2 талын банк орлогыг одоо нотлох одоо тэр тухайн их усүрийг нь одоо яадаг чинь тий. Тэгээ одоо бол яг ай бандуугаар мугартаа болоод дундын юм бол нэг айгаа дамжихгүйгээр асуудалгүй явж байгаа ч гэсэн орлогын асуудал дээр бараг дийл явдггүй гацчдаг. Орлогын асуудал дээр гэдэг нь одоо тухайн худалдаа авч байгаа одоо жишээ нь Монгол тал нь магадгүй тухайн Дубайд байгаа үйл хөдлөх хөрөнгө дээр банкар орлогоо нотолж авах хэрэгтэй болчихж байгаа. Магадгүй тэр нь одоо нөгөө нэг яриад байгаа санхүүгийн зохицуулахаар одоо мөнгө угаалтч байд юм уу? За эсвэл одоо нөгөө юу ч байдیں۔ Тэ. Асуудал яригддаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр мэрэгжлийн хүмүүс одоо багтан байх хэрэгтэй гэж хэлдэг байгаа байхгүй юу? Одоо магадгүй sales гэхээс илүү юмыг бол зарж чадсан. Окей, энийг бол марахгүй. Гэхдээ хуулийн фирм жишээлбэл гадны байгууллагуудыг харахаар миний судалснаар хуулийн байгууллагууд нь мэрэгжлийн төлбөртэй ажилт юм байна. За эргүүлээд тухайн хүн худалдан авахч болсноороо тэнд чинь нэг юм иргэншлийн асуудал яригдчих штэ. За нэг тэдэн төгрөгнөөс дээш үйл хөдлөх хөрөнгө авах юм бол амьдрах голден виз ч юм юу ч үгүй нэг юм яригддаг байна. Тэр ийм мэрэгжлийн түвшинд ажиллахын тулд ганц хүн хүрэлцэхгүй. Тэгэхээр танаа байгууллага дээр жишээ аваад ярих юм бол нэг юм бараг нэг 4-5 хүний баг байх ёстой болчиход байгаа юм. Тэр юм зарахыг бол хэн хийчихэр юм шиг юм байна. Сайн платформтай, сайн бүтээгдэхүүн байвал мэдээж дийлэхэд бол хоёр талд одоо тэр ашигтай гэдгийг бол хэлчих чадна, үзүүлчих чадна. Зөв. Тэгэхээр ийм прогноз сайн хийдэг магадгүй те ийм сайн одоо яагаад заавалчгүй Монголоос яг үндэ хэлэхэд үйл хөдлөх хөрөнгө авах хэрэгтэй. Магадгүй хүн ашигтай байх юм бол өөр оронд үйл хөдлөх хөрөнгө аваад тэрийгэ түрээслээд ч юм уу эсвэл тэрийгэ өргөжлөл бизнесийн үйл ажиллагаа явуулах. Эргүүлээд гадаадд байгаа хүмүүс Монголд байгаа яагаад амралт аял одоо зуршлын одоо баазуудыг түрээсч болтгүй, худалдаж авч болтгүй. Магадгүй Монголд нэг түрээсийн байртай одоо байж болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр ингээд мэрэгжлийн байгууллага яг үнэхээр байхгүй байна гэж хараад байна.
Одоо сүүлийн баг ковидоос хойш л мерсер газрууд байж магадгүй хаа. Би Remax бол энэ дэр сайн ажилтдаг байх гэж бодож байна. Гэхдээ нөгөө саний нөгөө нэг юм хуулийн талын мэрэгжлийн Байдаг хаа. яг ийм мэрэгжлийн яг танаа салбарын гэдэг юм уу те одоо танаа яг broker office-ийн үндсэн азуур нэг юм хуулийн фирмд ингээд найдаад ингээд өчтдөг бид нар хамтардаг консалтинг авдаг гэд хайчдаг уу. Тийм бүтээц бол байдаг байх гэж бодож байна. Худалдан авахч одоо гадаадд үйл хөдлөх хөрөнгө авч байгаа худалдан авахч нар ер нь бол яг уу боломж болцоо дундаас дээш түвшний хүмүүс байна. Өөрсдийнхөө хуульчийг оролцуулах тохиолдлууд байна. Бид нар болохоор Дубайд нэг тодорхой хэмжээний 1-2-т явдаг, 3-т явдаг төслийн девелоперуудтай хамтраад төслүүдээр нь ер нь бол орсон. Тэр хүмүүсээс болохоор ер нь бол feasibility study-г нь ер нь бол аваад нөгөө нэг эдийн засгийн үндэслэл тэзүү за тэгээ танаа Дубайд яагаад хөрөнгө оруулах ёстой юм те хөрөнгө оруулснараа ямар ашиг хүртэх юм одоо юу болоод байгаа юм яаж явах уу гэдэг юмнуудыг бид нар бүгдийг нь авчиж байгаа дамжуулаад хүргэжиж байгаа тэгэнгүүт чи нөгөө ихэвчлэн ер нь худалдан авахч нар өөрсдийнхөө юм одоо хүмүүсийг хуулийн зөвлөгөөр хангах бид нар болохоор өөрсдийнхөө судалсан олон улсынхаа ноу хавын дагуу мэдээлэл бол хүргэжиж байгаа зарим тохиолдолд худалдан авахч нар ер нь очоод байгаа тохиолдлууд бол байгаа. Сая бас манай нэг салбарын брокер офисын захирал агенттайгаа болон баяртайгаа очоод нөгөө хүн бүр ингээд очиж л үзэж авна гэдэг аахгүй тийм. Очиж үзэж авангуудаа тодорхой хувиа байршуулчихж байгаа очоод. Тэгээ ингээд очингууд мэдээж тэр төлбөрийн асуудал дээр жишээ нь орлого нотлох асуудлууд угаасаа гарч ирнэ. Энд чинь зөвхөн нөгөө нэг юу биш байхгүй. Одоо нэг улсын асуудал ш хоёр болчих тий. Тэнгүүт нөгөө нэг хөрөнгө оруулалттай холбоотой юм дээр чинь Дубайгийнх чинь одоо tax free ус байхгүй. Гол асуудал нь property tax байхгүй, нөөт интервью байхгүй шүү дээ. Гол юун дээр tax өгдөг вэ гэхээр нөгөө ус идэх одоо хоол хүнсний салбартай маш өндөр такстай. Ус. Тэнгүүт чинь тэнд очингууд чинь бүх одоо нөгөө нэг мөнгөнд тэмдэгтэн айгүй хүчтэй дирхам гээ байгаа. Сүүлийн 15 жил $1 3.2-оос 3.5 дирхамтайгаа ингээ явцсан байгаа байхгүй. Одоо тэгэхээр маа яаж вэ те төгрөг одоо 15 жилийн өмнө гэх юм бол одоо бараг 2.1 дахин өссөн байгаа байхгүй те. Тэнгүүт чинь иймэрхүү нөгөө эдийн засаг айгүй өндөртэй хөрөнгө оруулалт маш их орж ирдэг одоо Арабын нэгдсэн Эмират улсад бол хөрөнгө оруулалт хийхэд ямар ч асуудалгүй байгаа байхгүй. Ягаад гэвэл худалдан авахчд нь тэнд угаасаа байна. Тэнгүүт одоо яг манай нөгөө девелоперуудын үнийн шатлалаар явдаг байгаа байхгүй. 10-аас 30% нь метр квадрат нь тэд. Метр квадратч гэж явахгүй л дээ. Тэр чинь нөгөө шууд багцаар нь одоо яг 3 bedroom буюу 4 өрөө гэх юм бол одоо $600,000 гэл. Ингээл одоо 2 bedroom гэл арай бага тий. Тэгээ манайх шиг метр квадрат явахгүй шүү дээ. Гадаад өөр концепт зарж байгаа хаа тий. Ер нь баг. Тэгэнгүүтээ очоод одоо тодорхой 70% руу ингээ хөрөнгөө тэр нь одоо $50,000 юм уу $100,000 ингээ нэмэгдээд идэв юм л. Тэгээ ашиглалтанд орох юм бол яг нөгөө нэг үнэтэй. Тэгэхээр ер нь бол манай Монгол улсын хувьд ч гэсэн ер нь тэр жишгээрээ development одоо юмнууд нь яваад байгаа. Үнийн одоо стратеги нь яваад байгаа. Тэр нь бол зөв гэж бол харж байна л да. Гол нь Remax-ийн хувьд болохоор яг хуулийн зүгээс зарим брокер офисийнхан бол өөрсдийнхөө хуулийн зүгээс Монголоосоо үйлчилж байгаа. Цаад байгаа манай Remax одоо Эмират ч юм уу Remax-ийн хамтарч ажиллаж байгаа олон улсын компаниуд нь яг тэрийг нь хүлээж чиглүүлэг өгж ажилладаг гэсэн үг юм. Одоо хамт очоод энтэй ингэж хийнэ. Ингээд мөнгө бол энд байрших ёстой. Эдний дотор ингэж байршина. За ингээ сийл хийн мөнгө чинь одоо ингээ барьчихна гэсэн үг. Тэгээд та дараагийн төлбөрөө эдний дотор ингэж хувааж хийн гэдэг ч юм те. Тиймэрхүү дийлүүд дээр нь хараа эйжентүүд маш нухацтай. Мөн дээрэс нь одоо хуулийн хүрээнд суух хэрэгтэй. Тэгээ бас нөгөө immigration-ийн асуудал байгаад байгаа байхгүй. Хөрөнгө оруулалтын асуудлууд одоо Грект хамгийн сүүлд миний нэг оролцсон нэг нэвтрүүлэг бас байгаа нөгөө Иглэр билүүдээ оролцоход бидэд нөгөө Гректэй Remax Greek-тэй ярилцаад тэр Грект хөрөнгө оруулалт хийх юм бол €250,000-аас
дээшээ хөрөнгө оруулалт хийх юм бол нөгөө голден виза өгнө, таны эхнэр, таны одоо хамаатан садан аав ээж чинь хүртэл ингээ өгнө гэж ярьжсэн. Тэгээд тэр яг хуу бидний хувьд бас нэх амжилттай байгаагүй л те. Одоо бол яг Дубайгийн төвшөнд бол маш амжилттай бол хэрэгжиж байна. Ашигын маржин бол бас их өндөр байгаа шүү дээ. Бараг 10 гаруй хувьтай. Remax нөө концептыг ярих юм бол одоо Америк юм уу эсвэл гадны орнд хөрөнгө оруулалт бас маш их хийгээд байдаг шүү дээ. Тэгэхээр яг Монголд одоо манай Remax-ийн брокер офсууд за агентууд маань нэгдүгээр хөрөнгө оруулалт хийж гисэн үү. За миний хоёр дахь асуулт болохоор Монголд бол ихэнх хүмүүс бас нөө кэш байхаар чинь одоо бодлогын 14 байна. Зээлийн үе чинь баг 20 гараа явчлаа те. Кэш байлгаснаас за хэдэн төгрөгөөр байр авъя гэдээ явцдаг. Гэтэл бол одоо үйл хөдлөлийн хүн чинь өөрөө жилдээ нэг 20% нөөс чадчихэв нүү. Миний харж байгаагаар бол одоо доллартай харьцах бол баг доллар аваад баг үйл хөдлөх байснаас долларын баг дээр одоо биш үү чийдэв. Яг та хэд бол халуун цэг дээр нөө одоо шүү дээ. Миний одоо анх мэдж байгаа бол одоо River Garden бол нэг 4 сая 100 гарч үл анх ашиглалтанд орж ирсэн. Гэтэ тэр чинь баг одоо 10 жилийн өмнө ч юм уу те байсан. Гэтэл одоо бодит 8 сая одоо баг 2хан нугарсан байна. Доллар бол өөрөө сая баг 2.5 явцсан ч юм уу те. Тэг Монголд ер нь ингээд одоо мөнгөө одоо байр болох нь яг зөв үү буруу юу? Яг эмгэлтэй зөвлөгөө өгвөл. За яг миний бодлоор шүү. Тий, хувийн бодлоор яг экспертийн зүгээс ч гэсэн ер нь бол зөвлөхөд одоо сая бид Тэнхлэг зуучийн 2024 оны 4-р улирлын судалгаагаар энэ эх онд одоо буюу одоо 25 онд real estate үйл хөдлөх хөрөнгийн үн 8-аас 12%-аар өсөх хандлагатай байгаа гэж бол гарч ирсэн. Өнгөрсөн онд ч гэсэн ер нь бол тэгж бол өссөн байлээ дунджаар. Бодлогын хүү, за одоо эдийн засгийн нөхцөл байдал, инфляц гэдэг иймэрхүү асуудлуудаас болоод одоо төгрөгийн ханш сулраад байгаа тийм. Тэнгүүт хамгийн одоо safe буюу аюулгүй хөрөнгө оруулалт нь ерөөсөө юу болчиход байгаа байхгүй. Үйл хөдлөх хөрөнгө болчиход байгаа. Эсвэл төрөөс гаргаж байгаа бонд болчиход байгаа байхгүй. Энэ хоёр дээр л ер нь одоо нөө хөрөнгө оруулагч нар шууд юмнуудаа ингэ татсан шүү дээ. Сая бол Трампын юунаас олж одоо өстой хөрөнгө оруулагч нар бүр баг дэлгэцээ юу нөгөө нэг дэлгэснээсээ 5 минут холцоход л нөгөө Трамп нь өөр юм яриа тэгэнгүүт ингээд дээшээ доошоо савлсан юм асуудлууд их гараад ирсэн шүү дээ тий. Тэгэнгүүт шууд нөгөө ухрах тий ретрит хийх ингээд шууд нөгөө хамгаалтын нөгөө мод руугаа шилжиж байгаа байхгүй юу. Ерөөсөө нөгөө бонд руу хөрөнгө оруулах, гял зараад бонд руу оруулах, эсвэл үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах. Сая бас Warren Buffett ч гэсэн бас маш 300 гаруй тэрбумын одоо кэштай тий одоо нэг унахыг нь хүлээгээд нэг авах гээд байгаа гэж нэг мэдээлэлүүд бас их яваад байгаа шүү дээ тий. Тэгээ энэ бол үйл хөдлөх хөрөнгө бол хамгийн аюулгүй ер нь хөрөнгө оруулалтуудын нэг гэж би бол хэлэхээр. За ерөнхийдөө подкастын маань цаг нэлээд өгсөн байна. За асуугаагүй асуултууд гэвэл нэг иймэрхүү юм байна. Практик одоо зуучлалын үйлчлэгээ үзүүлэхэд ямар төрлийн гэрээг одоо гэрээний төрлүүд байгаа шүү дээ. Сая тэрийг бас нэг сайн ярьсангүй те. Одоо эксклюзив гэрээ гэж хэлвэл ямар онцлогтой байдیں۔ Зөвхөн энгийн гэрээ ямар байдгийг гэрээнүүдийн чинь төрлүүд нь одоо энгийн үзэж байгаа хүмүүс одоо мэдгүй байгаа шүү дээ. Магадгүй би нэг салбартай гэрээгээд нэг агенттэй гэрээлээ гэхэд за энэ гэрээг хийснээрээ магадгүй худалдан борлуулах магадлал маань хэдүүгээр өсөн ч гэдэг юм уу. Эсвэл илүү их сайн ажиллана ч гэдэг юм уу. Нөгөө талаасаа юу байгаад байгаа те. Одоо нэг гэрээ хийснээрээ миний юм хэрхэн сурталчилж яаж борлуулах юм. Ямар үйлчлэг үзүүлэх те. Тэнгүүт нэг эксклюзив гэрээ хийчингүүтлээ одоо нэг юм Facebook-ийн пэйжүүдээр те байр аван зарна гэсэн групп пэйжүүдээр зар тавьдаг ч юм уу. Эсвэл нөгөөдөр зар тавьдаг ч юм уу. Маш олон төрлийн нэг юм хийгээд байгаа. Гэхдээ нэг салбарууд нь янз янзын контент хийдэг ч юм уу тийм гоё болцсон л байлээ л дээ сүүлийн хэдэн жилүүдийг харахад одоо тусдаа өөрийн гэсэн хэв маяг завгартай болцсон. Тэр юм гэрээ болон за ажиллах арга механизм нь яаж явдаг. Зүгээр нэг юм зар тавиулахаар бол бийж чадна ч хийж чадна. Шивтгэл нь бас яг хэд байдаг вэ? Тэгээ шивтгэл нь бас нөгөө нэг гэрээнийхээ төвшингээс хамаарат бас янз янз байдаг баг. Тэгэхээр тэр нь ямар хөө байдаг вэ? За яг салбарын хувьд гэвэл одоо 2-оос 3% одоо шимтгэл буюу одоо зуучлалын хөлс төлдөг. Тэр нь болохоор 3.5 биш үү? Би сүүлд бол 3.5 борлуулагдсан үнийн дүнгээс салбарын хувьд шүү. За. Би болохоор нөгөө том юугаар нь яриад байгаа. Яг үйл хөдлөх хөрөнгөний зуучлалын салбарын хувьд 2-оос 3% бол яг дундаж процент байгаа. Хувь байгаа.
Тэгэхээр одоо жишээ нь 200 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө зарах юм бол 2-3% таатуулах хэрэгтэй байх нь тий. 4-6 саяын төгрөг бол шимтгэл төлөх хэрэгтэй байх. Манай Remax-ийн хувьд болохоор яг уу 3.3-аас 5.5% хооронд бол байгаа. Энэ ягаад тэр хооронд вэ гэхээр тухайн харилцагч нар үнэхээр мундаг агентуудад одоо үйлчлүүлээд ингээ явсан тохиолдолд тухайн агент маань өндөр хувийг хийж болно. Тухайн харилцагчтайгаа эсвэл тохироод үнэ хийж болно. Минимумдаа бол 3.3, макстаа бол 5.5. Энэ нь болохоор яг нөт орсон үнэ л дээ. Тааз нь байна тий. Тааз нь бол 5. Тэрнээс дэшлэхгүй. 3. Газрын одоо үйл хөдлөх хөрөнгөний хувьд бол 5-аас 7 гэв. Газрын хариутай байна. Бүтээгдэхүүн нөлөөсөө хамаарат. Тийм. Тэгэхээр ямар бүтээгдэхүүн зарах чинь тэрнээс хамаарат нөгөө нэг хов шивтгэл нөр. Түрээсийн хувьд болохоор яг уу түрээсэлж орсон хугацаанаас хоногоос хамаарах ийм юмнууд бол байдаг. Юуг нь авчдаг тий сарын Нэг сарын түрээстэй түрээстэй тэмцэх дүнгийн мөнгөн 80% л үү хэджүүлээ. Одоо бол яг нэг сар болцсон 100% болцсон. 100% болцсон. Тий. Одоо хагас жил буюу нэг 179 хоног бол нэг 50% тий 55 өнөөдтэйгээ 55. Нэг сарын дүн одоо нэг сарын дотор үйл хөдлөх хөрөнгийг нь нэг сараар суухаар одоо түрээслэгээр орох хүн байх юм бол 22% гэх юм уу тий. Тиймэрхүү байдлаар явдаг. Гэрээний хувьд болохоор яг уу хоёр төрлийн л юу гэдэг юм аа. Тэгэхээр хуулийнхаа хүрээнд болохоор онцгой зурчлал гэсэн яг хуулийнхаа хүрээнд бол байдаг иргэний хууль дээр. Онцгой зурчлал нь юу вэ гэхээр тухайн зурчлалын үйлчилгээ үзүүлж байгаа хүн одоо зөвхөн тэр үйл хөдлөх хөрөнгийг юм уу эсвэл альва нэг зөвхөн үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой биш. Альва нэг бараа материал зүйлийг зөвхөн тэр хүнээр л дамжуулж заруулна гэсэн үг. Гэсэн харилцагчийн хувьд тий. Харилцагч юм үйлчилгээ авч байгаа хүний хувьд бол тийм бол байх нь. Энгийн зурчлал гэж бол одоо яг уу гэрээний хувьд үзэх юм бол энгийн болон онцгой одоо зурчлалын гэрээнүүд гэж бол явагддаг. Энгийн нь болохоор яг уу тухайн агент харилцагч нартай айгүй олон боломжийг олгодог байхгүй юу вэ гэхээр та өөрөө зарж болно. Эсвэл өөр компанид өгч болно. Тэгээ хин төрүүл зарсан тий одоо борлуулалт авах нь шүү дээ. Эзэн нь өөрөө зарвал тухайн хоёр хүн чинь одоо тухайн хоёр байгууллагада мөнгө өгөх шаардлага байхгүй байгааз. Гэтэ энд нэг асуудал байгаа. Агент тэр энгийн зурчлалын гэрээн дээр яг ямар үйлчилгээг санал болгох уу гэдэг зүйл байна. Ер нь баг ажиллахгүй тохиолдлууд байдаг. Яг тэгэхээр энэ агентийн хувьд бас их хэрэгсэлтэй асуудал байгаа байхгүй тий. Олон нөгөө нэг опшн буюу сонголтууд байна шүү дээ. Та ч өөрөө зарч юм байна. Онцгой гэрээний хувьд болохоор тухайн агент зөвхөн таны үйл хөдлөх хөрөнгийг л за таал одоо зарж өгнө гэсэн л хэлцэлтэйгээр л явагдах байхгүй юу. Одоо жишээ нь мега бол надаар л зарлах нь шүү дээ. Заавал би зарж өгөх хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр энийг зарж өгөхийн тулд тухайн агент ямар үйлчилгээг үзүүлэх вэ гэдэг нь тухайн яг бизнесийнхаа эсвэл брендингийнхаа тухайн агент өөрийнхөө яг сонголтын дагуу хийж болно гэсэн. Тэнгүүд нэг асуудал гарч ирээд байгаа тий. Харилцагч нар одоо үйлчлүүлэгч нар бид нар айгу ухаалаг болцсон шүү дээ. Бид нар өөрсдөө үнгүүдээр тавьж чадна. Бид нар өөрсдөө Facebook-ийн группээр тавьж чадна. Нэг л зүйл байгаа даа. Тэр юу гэхээр мэрэгжлийн гэдэг хүний нэг зүйл нь одоо зах зээлийн мэдээлэл болон аргачлал гэдэг зүйлийг бол харилцагч мэдгүй учраас л одоо тэр зүйлийг л одоо мэддэг хүнд нь өгж хөлсийг нь өгж байгаа л асуудал байхгүй. Гэрээ контрактны хувьд бас яг адилхан. Манай байгууллагын хувьд Remax-ийн хувьд бол 3.3-аас 5.5 хооронд л хийгддэг гэсэн. Орон сууц. Яриа нөгөө маш сонирхолтой байгаад нэг том сэдв үлдчих гээд байна л да. Түрээсийн зах зээлийн талаар нэг гурлаа нэг хоёр асуулцсан. Түрээсийн зах зээл гэхээр одоо би бол Монголд илүү хөгжиж эхэлж байгаа. Хүмүүс үйл хөдлөлөд хөрөнгө оруулаад одоо 2-3 байртай хүмүүс маш их болсон. Тэгэхээр одоо зарим байрууд бол 5-600 сая төгрөгийн үнэтэй байруудыг одоо 3 сая төгрөгөөр түрээслэхээр өгөөж багтай гэдэг. Зарим нь бол байрлал сайтай байрыг одоо 2 сая төгрөгөөр нэг 250 сая төгрөгийн үнэлгээтэй байрыг адилхан 2 сая 500 түрээслэдэг ч байдаг тий. Тэгэхээр гадаадад бол жишээ нь одоо кредит скорыг илүү одоо чухалчилж харддаг тий. За Монголд бол депозит мөнгө аваад явчихдаг тий. 6 дээр нэг та нар бол илүү одоо зах зээлд туршилттай байгаа. Түрээсийн зах зээл ер нь хаашаа хөгжиж байна? Илүү томорж гин үү? Одоо түрээслэгчдэр нэмэгдээд байна уу гэд яг түрээсийн зах зээлийн талаар ингээ мэдээлэл өгвөл.
Түрээсийн зах зээл одоо ер нь бол үйл хөдлөх хөрөнгийн үн нэмэгдэхийн хэрээр түрээсийн зах зээл чинь бас нэмэгдэнэ л гэсэн. Том хурдан авах чадамж гэдэг асуудлууд бас гарч ирж шүү дээ бид нарт. Тэнгүүт чинь нөгөө одоо ч манайх бас нэг санхүүгийн скортой болоод ах шиг байна тий. Сайн скор, бүрэн скор гэх тий. Яг тиймэрхүү зүйлүүдээс хамаарч нөгөө манай үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийн чинь нэг 3 нөгөө зах зээлд хуваадаг байхгүй юу? Манай яг нэг нь худалдагчийн зах зээл, нэг нь худалдан авагчийн зах зээл, нэг нь тэнцвэр зах зээл гэдэг. Тэгээ манай Монгол орн юу вэ гэхээр худалдан авагчийн зах зээлтэй орн байхгүй юу? Худалдан авагчийн зах зээлтэй гэдэг маань болохоор одоо үйл хөдлөх хөрөнгийн зарах үйл хөдлөх хөрөнгийн нийлүүлэлт нь одоо их гэсэн үг. Худалдан авагч нь бага гэсэн үг. Нийлүүлэлт ихтэй худалдаа авч багтаа байгаа тийм. Одоо таны сая жишээ аваад байгаа чинь болохоор худалдагчийн зах зээлтэй орн байхгүй юу? Америкийн нэгдсэн улс, Австрали, Канада энэ төр чинь үйл хөдлөх хөрөнгөө зуршлах үйл хөдлөх хөрөнгөө олохын тулд тэр хүмүүс чинь одоо маш их хүчин зармал зарцуулдаг гэсэн үг агентууд. Авчгал юм бол тэр одоо листлээд аавна гэж ярьдаг бид нар тий. Зуршлын одоо гэрээгээ хийгээ авчгал юм бол зархан тодорхой, түрээсгэн тодорхой болчдөг. Тэгээ бүр сонгон шалгаруулалт хийж авдаг одоо сая. Эрэлтэн өндөр тий. Тэгэхээр худалдан авагчийн эрэлтэн өндөр одоо зарах гэж байгаа нийлүүлэлт нь бага байхгүй. Тэгэхээр ингээд ийм ялгаатай зах зээл байдаг учраас яг уу манай эдийн засаг л шийднэ. Ер нь манай үйл хөдлөх хөрөнгийн салбарт болохоор эдийн засаг, хууль эрх зүй, худалдан авагчийн одоо нийгэм тий. Тэгээд нэг ийм худалдан авагчийн сэтгэл зүй, мэтгэл зүйтэй холбоотой ийм ерөнхий ийм дөрвөн салбар л шууд бусаар нөлөөлдөг гэсэн. Мэдээж эдийн засаг бол маш чухал асуудал болно. Одоо бол яг зах зээл одоо жишээ нь бас айгүй хэцүү байгаа шүү дээ тий. Тэнгүүт ингээл үн дээр болон янз бүр юм дээр тэгэл материал болон ингээд бусад ингээд дотоодын нийт бүтээгдэхүүнээс ингээд хамааралтай ингээд тэгээ манай мэрэгчлэнүүд ер нь тийм л байх ёстой л доо ер нь цаашлаад. Тэгэхээр ер нь салбарын хувьд илүү мэрэгжлийн эксперт болохын тулд ер нь макро эдийн засаг болон тухайн хууль эрх зүйн өөрчлөлт нийгэм гэх мэтлэн байна гэсэн. Одоо тэгэл олон үйл хөдлөх хөрөнгөтэй хүмүүс гээл татвар төлдөг болцсон байгаа шүү дээ тий. Property tax бол нэлээд сонирхолтой бас нэлээд урт ярьслага болж байна. Тэгээд яг нь сүүлийн нэг хоёр асуулт байна. Нэг нь болохоор манай цагийн асуудаг юм. Нэг нь болохоор миний хувьд нэг юм байна л да. Одоо яг ингээд засаг төртэй солигдгооч юм уу те. За ингэ жоохон хүнд байдалтай байна. Дээрээс нь ингээд барилгын салбар маань бас өөрөө бас хүнд те. За ингээд улс одоо маш олон айлын орон сууц өөрөө барьж байна. За барилгын компаниуд одоо жишээлбэл яг стандарт зэрэглэлийн орон сууц руу одоо бариха бараг татгалзаж байна. Зарим том одоо нэр дурдах компаниуд бол одоо гадны зах зээл дээр барилгаа хөгжүүлээд барилгаа бариад явахаар шийдчихсэн байна. Тэгэхээр ойрын 3 жилд экспертийн хувьд те яг л үйл хөдлөх хөрөнгө зуучлалынхаа яг энэ мэрэгжлийн төвшний хувьд ойрын 3 жил таны бодлоор ямар хөө төлөв байдалтай байх вэ? Одоо ер нь бол яг нөгөө хот төлөвлөлтийн асуудлууд энд бид нарт хэрэгтэй шаардлагатай мэдээллүүд шаардлагатай болно. Мөн дээрэс нь харилцагчийн нөгөө нэг худалдан авалтын нөгөө шин чанарын асуудлууд байна тий. Худалдан авалтын сэтгэл зүйн асуудлууд байгаа даа байхгүй. Мөн дээрэс нь эдийн засагтай холбоотой энэ үнэтэй холбоотой асуудлууд одоо стил ингээд өссөөр л байна. Одоо сая бол манай салбарчин нөгөө үйл хөдлөх хөрөнгөний салбарчин ковидын өмнө бетон зургийн үн маш өндөр болсон шүү дээ. тий. Одоо уг нь яг буцаад хэвэндээ үн ингээ баг буучаад байгаа байхгүй юу? 310 мянга болцсон байна. Ийм уу. Тэнгүүт үйл хөдлөх хөрөнгийнх нь үн боохгүй байгаа байхгүй. Энд чинь үн нь болохоор бидэрт яагаад үн өсч вэ гэд бид нар ингээд харилцагч компаниуд те девелопер компаниудтай ярангуут материалын үн өсчлөө. Үнэхээр одоо нэмхээс өөр арга байхгүй байна гэдэг байгаа байхгүй. Одоо ингээ буучаад буухгүй байгаа асуудал мэдээж эн чинь яг хуу тодорхой хэмжээний цалин хөлсний асуудал гээл гарна те. Өмнөх цалин хөлсний асуудал, одоогийн цалин хөлсний асуудал гингүүт чинь ингээд бас ингээ өөр болоод байгаа. Тэгэл макро түвшний асуудлууд маш их хүнд бас юу одоо үе дээрээ явж байна л да. Илүү игцэгтэй үе дээрээ. Тэгээ тийм учраас ер нь яг хуу төлөвлөлтийн хувьд болохоор одоо хот төлөвлөлтийн асуудлууд нэгт байна. Улаанбаатар хотын хувьд хоёр тишээ тэлж байна тий. Уг нь бол Баян зүрх рүүгээ тэлэх систем байлаа л дээ. Ер нь Жакагийн гаргасан 2005 онд гаргасан 2020 он хүртэлх нэг юм судалгааны юм байдаг. Тэн дээр хамгийн боломжтой нь тэр одоо Баян зүрх дүүрэг дээр байгаа байхгүй. Тэгээ урагшаа бол жишээ нь барих ясгүй байсан байгаа тий. Тэр айгу том судалгаа. Тэр одоо ер нь бол ил болцсон баха. Тэр судалгааг бас манай үзээрэй. Тэрэн дээр бол яг
JICA-гийнхэн маш одоо шинжлэх ухаанчаар хандсан бүр айгүй мундаг гаргасан байлаа. Яг хуу Яармагт бас энэ sub city-г ер нь бол байгуулах нь зүйтэй гэж бол үзсэн. Нөгөө тал нь болохоор энэ Баян Зүрх дөрөв одоо энэ ботаник те ингээд цаашаа ингээд явах хэрэгтэй байгаа даа байхгүй. Одоо яг хуу тийшээ явж яана л да. Тэгтэл төлөвлөлтөй холбоот. Тэнгүүт ингээд бидний хувьд ер нь гараад байгаа асуудал маань юу гэхээр дараагийн юм дээр бол хоёр тишээ болт хэлэх бах. Тэгтээ бол яг өмнөх жилүүд шигээ нэг барилгын нийлүүлэлтийн асуудлууд маань багасах бах. Ер нь бол жилдээ нэг 20-оос 25 мянган үйл хөдлөх хөрөнгө нийлүүлэлтэнд шинээр орж ийн гэсэн юм судалгаа байгаад байгаа тэнцлэг зууж байна. Тэгэхээр тэн дээрээс бол өнгөрсөн жил болон сүүлийн жилүүд ер нь тийм байгаа. Өмнө бүр макстай байхдаа бүр 50 мянга үйл хөдлөх хөрөнгө шинээр ашиглалтанд орж исэн юм лээ. Одоо бол ер нь багассаар л 20 мянга орчим байгаа. За би нэмээд нэг асуулт асууж яваа. Дахиад өгүүлчих. Одоо яг ийм одоо маш олон үйл хөдлөх зарж бүтсэн хүн байгаад байна. Тэгэхээр туршлагаас харуул Улаанбаатарт одоо хамгийн секси, хамгийн hot байршлаг гэвэл одоо яг тип өгөл те. Яг би тэр байршлаар бол хамаа асуудалгүй зарч тэр байршлыг би асуудал авчдаг гэдэг цэг байвал хэлж өгөөч. Улаанбаатар нээлттэй одоо бүр хамгийн гоё байршил хаана вэ? Хаул дүүргийн 18 дугаар тэгж ярихгүй шүү. Тэгж ярихгүй. Хамгийн гоё байршил дээр яаж заах юм? Улаанбаатар одоо хамгийн hot байршил нь яг аль? Секси байршил. Одоо хамгийн үнд төрөх үз. Үнд төрөх үз. Одоо үл хөдлөх авчихад тэнд Улаанбаатар дүүргийн одоо эдлэгрээ хажиж идэх юм уу те одоо. Ер нь бол аль ч улсын хувьд даунтаун нь бол номер 1 шидэж шүү дээ те. Тэгээ нөхцөл байдлаас хамаарат, төлөвлөлтөөс хамаарат одоо тэгээд нөгөө сая хэлсэн хороо дүүргүүд ингээд явна л да. Миний хувьд бол яг хуу даунтауныг гэж бол хэлэх бах. Тэгээд яг хуу цаашлаад нөгөө зайсан биш болоод байна гэдэг чинь тэр аахгүй. Яг над. Тэ? Тэнгүү даунтаун гэдэг зүйл чинь маш чухал байгаа байхгүй. Даунтаун гэдэг чинь одоо хотын төв шүү дээ, тэ. Хотын төвийн энэ байршлууд бол хизээд үн цэнэ хадгалсаар л байх гэж би бол бодож. Секси байршил тэр юм да. За баярлалаа. Би хэлээд идэг юм л одоо нөгөө нийгмийн дид бүтц хөгжүүлээд өгөөч. Энэ чанартай сургуулиудаа хотын захад бариад өгөөч. Тэгвэл тэнцээ чин тэгэл боломжтой үнээр нь хүмүүс амьдраад л суушаад л явна шүү дээ. Яармагт яагаад ихэд байгаа юм тийм биз дээ. Тэнд чинь нөгөө нэг чанартай сайн боловсролын хувийн сургуулиуд маш их байна. Тийшээ л нүүч шүү дээ. Зүүн тал руу яагаад нөхгүй байна? Сургууль байхгүй юм чинь. Санал өгнө. Тийм. За ингээд подкастын маань цочоо манай одоо хоёр оролцлоо. Тэгээд манай нэвтрүүлгийн нөгөө ярилцлагын байнгын асуулт байдаг. Дараагийн одоо зочноор магадгүй таны хувьд те үйл хөдлөх хөрөнгийн салбарт магадгүй өөр салбарт тийм property те өөрийн гэсэн нэг тийм одоо эксперт төвшөнд үйл ажиллагаа явуулж байгаа тийм хүнийг санал болгохыг бид нэр асуудгийн. Манай одоо холбоон дээр ажилтдаг бас айгүй манай Remax-ийн бас хамтарч ажилтдаг залуу байгаа. Батгэрэл гэдэг мундаг залуу байгаа. Би бас тэрийг бас оролцоод илүү макро төвшнөр илүү яриасаа гэж хүсэж байна. Өнөөдөр бол яг илүү манай Remax брэнд би тэгээ ялангуяа яг Remax брэндээ зөвхөн ингээд яриад нэг рекламадад байгаа юм шиг биш. Илүү салбарын хөгжилд ер нь ямар хөө байх ёстой юм бэ гэдэг талаар л ярихыг хүссэн. Тэгээ манай хоёр модератор хөтлөгчд маань айгүй гоё асуултуудаар асуулаа. Тэгээ би бол Батгэрэл гээд манай Platin City гээд компани захирал байгаа. Тэгээд тэр хүнтэй уулзаад үзээсэй гэж бол хүсэж байна. Тий. За өнөөдрийн ярилцлага хүрэлцэн ирсэн явдалд маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баярлалаа.